хүнд ингээд өвдөлтийн цэгүүд үүд юм байна л да. Дарахаар айгу өвддөг, айгу олон цэг байдаг. За тэгэнгүүт дээр үед яг энэ хамарны таславчны энэлүү ингээд хумсаараа ингээд дарахаар маш их өвдөлт өгдөг. Тэг өвдөлтийн цочроонд хүн сэрдэг гэж үздэг. За тэгэнгүүт ингэж дараадахаар сүүл үед яаж ингэж дарахаар таславч нь мөрөждөг ч юм уу айгу их тийм гимтэл авах боломжтой мөгөөрс иддэг болохоор. За тэрнээс нүүдэд энийг бол бүр болцсон. Тэнгүүт манайх нөө эмч очоод ингэжсэний харцсан тэр дам ярианаас ч юм уу за тэнцэн дарах нь зөв юм байна гэж үздэг. Тэр бол буруу. Сайн байцгаана уу? Өнөөдөр подкастыг үзэж байгаа яг энэ цаг мөчийн мэндийг танд хүргэе. За та подкастаа үргэлжлүүлээд үзэхээс өмнө манай сувагт subscribe гэсэн товч байгаа. Энд дээр дарчаар ангиснээр танд бид бүхний бэлдэж хүргэж байгаа зөвлөгөө цаг аллгүй мэдээлэл байдлаар очдог байх болно. За бид бүхэн өнөөдөр бас маш чухал мэдээллийг танд хүрэхээр бэлдсэн байна. За магадгүй та гараа эсгэх юм уу, за магадгүй гар хөлөө хугалах, бэртэх, гэмтэх, за бага насны хүүхэд чинь хахах үед яах ёстой вэ гэдэг. Эсвэл магадгүй хин нэг ухаалтаад унсан үед бол яахаа та мэдж байгаа юу? Хэрвээ мэдгүй бол өнөөдрийн дугаарыг та маш сайн шимтээд сонсоод үзээрэй. Бид нэр танд анхны тусламжийг та гэртээ хин нэгэнд яаж үзүүлсхийн, за ямар үед 103 эмчийг бид нэр дуудах ёстой юм бэ гэдэг зүйлийг өнөөдөр та бүхэн мэдэж авах болно. За өнөөдрийн сэдэв бол анхны тусламж. За энэ бол яалтчгүй бид бүхний хувьд бол мэдчих зайлшгүй шаардлагатай сэдэв байгаа. За өнөөдрийн зочин бол за нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч, фитнесийн хордлогын мэрэгчлэлтэн, за спортын гэмтлийн эмч, Тамирын эмч хүрэлцэн ирсэн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байна уу? Бүгдний өдрийн мэнд хүргэе. Тамирын эмчийг бол яг зарим хүмүүс бас хараад мэдж байгаа бах. Би бас сүүлийн үед Тамирын эмчийг сошиал дээр дагсан. Тэгээд маш гоё мэдээлэл зөвлөгөөнүүдийг за яг ямар үед бид нэр бас түргэн тусламж дээр илүү ингээд анхаарах хэрэгтэй юм бэ те. Эсвэл хин нэгний санаандгүй үйлдэлээс болоод хин нэгний амнаас хохирохч гэдэг юм уу ийм зүйлүүдийг би бас тэндээс яг ингээд ойлгож аваад байгаа. Тэгэхээр энийг энгийн иргэд гэсэн үзэгт маш гоё ойлгомжтойгоор та бол тайлбарж хэлж илээ. Тэгээд Тамирын эмчийг дагаж зөвлөгөөг авахыг хүсэж байгаа хүмүүс бол доор яг энэ би холбох мэдээлэлээс оруулаад өгчээ. За тэгээд хоёулаа эхний ээлжинд бол яг хизээ төгсөөд яг ямар ажил хийж байгааг талаасаа хоёулаас танилцуулга явуулчих тийм ээ. Итүүгийн их сургуулийг хүний хэмж мэрэгчлэр төгссөн. Тэгээд төгснөхийн дараа бол хуваарай баг зэрэг юм хийж байгаа. Одоо бол нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байгаа. Дуудлагын их хэмчээр ажиллаж байгаа. Яагаад 103 эмч болохыг сонгоод дэшээ ажиллав? 103 эмчээр ажиллана гэдэг нь өөрөө нэлээд зоригтой, бас тууштай, цаашаа нэм суралцах, чин хүсэлтэй хүмүүсийн хийдэг ажил. Мөн дээрэс нь нэг юм амьдрал адреналиныг өөр юмнаас мэдрэхийг хүсдэг хүмүүсийн юм ямар ч байсан амьдралд айгүй сонирхолтой амьдрахыг хүсдэг хүмүүс 103-аар ажилладаг санагддаг. Өдөр бүр нэг юм шин кейс тохиолдлууд дээр өөрийгөө сойроод штэ. Ааха. Одоо 103 дээр гэж ярихад жишээлбэл би амбулаторид суугаад би жишээлбэл мэдрэлийн эмч ч юм уу өөр ямар нэгэн нарийн мэрэгжлийн эмч байлаа гэж бодоход яг тэр тухайгаа л үзнэ. Тэгэхээр 103-т бүх төрлийн өвчин, бүх осол, гэмтэл, жирэмсэн, хүүхэд ялгаа авах бүгдийг үздэг болохоор маш их рисктэй байдаг. Магадгүй хоёулынх нь яриаг яг төгсөж байгаа 6 дугаар курсын дүүнер маань сонсчиж магадгүй илүү ингэж юмд хурдан хөдөлгөөнөөр ханддаг эсвэл юм 50 байдаг. Би бас таныг хараад бас 50 талдаа ч юм шиг харагдаад байна. Тухайн осол гэмтлээсээ шалтгаалаад ер нь бол би өөрөө хурдан хөдөлдөг гэж боддог. Зарим осол гэмтэл дээр очиод хурдан шаардлагатай арга хэмжээнүүдээ аваад яаралтай эмнэлэг тээвэрлээд ажлуудаа хийдэг бол зарим зүйл дээр бодох шаардлага гардаг. Жишээлбэл олон хүний осол гэмтэл дээр бодох шаардлага мэдээж гарна. Өөрийн аюулгүй байдал болон бусдын аюулгүй байдал, ядчил жолоожих аюулгүй байдлыг хүртэл хамт хангаж явах хэрэгтэй байдаг. 103-ын машин ерөөдөө л хангинаал ингээл байнга л явж байна. Одоо манай байрны хажуугаар ч гэсэн хэдэн цаг хамаагүй ингээл явж идэг. Ялангуяа түжирлэгтэй цагт яг 103-ын машин ингээл яг араас явж байхад өөр ирэхгүй ингээд би мэдгүй эрүүл мэндийн салбарын хүн болооч тэр юм уу. Гэхдээ хүн болгоны хувьд л нэг зам тавиад өччих юмсан гэдэг л бодол байгаа бах. Та яг ажиллаа гэдээ явж байхад хүмүүс ер нь хэр зам тавьж өгч байна. Яг хэцүү тийм хүмүүсээс тохиолдож байна уу? Хэцүү хүмүүс тохиолдно. Гэхдээ яг уу нэг үе бодвол гэж манай жолооч нарын олон жил ажилласан жолооч нарын хэлсэн үгээр бол өмнө нь бол бид нар хэрэлдээд ч зам тавьж өгдөг байсан юм а гэдэг байсан. Одоо бол нэг үе бодвол залуу жолооч нар их байна. Зам тавьж өгж байна. За тэгээд яг зам тавьж өгөхгүй байгаа хүмүүс гэх юм бол нэг жоохон арай эртний хүмүүс нь зам тавьж өгөхгүй та нар бараг ингээ хүн зөөгөө дарга цэрэгнэрээ зөөгөө явдаг эдэргээл хэрэлддэг юм бол зөндөө байгаа. За тэгээд тэгэнгүүт бид нар яагаад тэнд яаралтай явах бид нар хоолндоо явахдаа ч яардаг. Яагаад тэгж яарч нэг бид нар хоолоо хурдан идчихэж дараагийн дуудлагандаа явна. Бидний дуудлага хийдэж тасрахгүй. Хүмүүс өвчин зул идэж дуусахгүй байх үед бид нар
хоолндоо хүртэл хурдан явах шаардлагатай байдаг. Харин олон төрлийн ногоон маягтай машинууд байдаг. За тэгэнгүүт нийслэлийн түргэн тусламжийн төвийн машин бол яг 103 машин бол цэнхэр канттай, хажуудаа таних тэмдэгтэй, урдаа логотой байдаг. Харин зарим тусгай зөвшөөрлгүй машинууд ч дундуур нь явж харагддаг. Тэгээд тэр машинуудтай харин хүмүүс зандуураад идэх тохиол их байдаг. 103 машин дотор бол хүний амнаас бол минут секундээр байнгын л одоо яригдж байгаа учраас 103-ийн одоо канттай ерөнхийдөө яг дүүргүүдийнх ч гэсэн тийм адилхан канттай байгаа шүү дээ тий. Дүүргүүдийн кант нь ерөнхий ногоон өнгөтэй эсвэл улаан өнгөтэй байгаа. Зөвхөн нийслэлийн түргэн тусламжийн хэлтэлцэн хэр өнгөтэй байгаа. За тийм машинууд ирүү таны ойр хавьд харагдах юм бол шууд зам тавьж өгөөрөл гэдгийг хэлж байгаа. 103-ийн дуудлага дийлэнх нь ерөнхийдөө яг та дуудлагууд дээр явж байгаа. Ингээд хараад байхад ямар тусламж үйлчилгээнд дээр илүү ихээр дуудлагууд ингээд байгаад шиг юм. Тий, ерөнхийдөө яг хоёул энэ дээр яг нэг юм жишээлбэл одоо ямар нэгэн чухал биш дуудлагууд бол биш шүү энэ дээр. Ерөнхийдөө таны яг очих тусламж үзүүлэх одоо шаардлагатай гэж бодож байгаа дуудлагууд дундаас яг энэний тусламж үйлчилгээнүүд дээр илүү ингээд дуудлага нэг байдаг юм байна гэдгийг та бас хэлж өгөөч. Тэгэхээр хүмүүс яг энэ талаас бас илүү энэ нөхцлүүд дээр бас анхаарах хэрэгтэй гэдэг ойлголтыг бас авах байх. За ер нь бол дуудлагын хүрээнд өдөрт за нэг эмч дунджаар түргэн тусламжийн эмч 24 цагийн турш дуудлага үзэгчтэй 40-с 50 дуудлага ачаалт үе тэрнээс дээш дуудлага үздэг 24 цагийн дотор. За тэгэнгүүт тэр 40-с 50 дуудлагаас бараг л эхний 15-аас 20 ч юм уу тэр хавцаана дандаа архитай холбоотой дуудлага байдаг. Архины дуудлага архитай холбоотой өвчлөлүүд маш их болсон. За жишээлбэл архины хордлогууд байна. Архины гүн шок хордлогонд ороод тэрэндээ шоконд орсон хүмүүс ч байдаг. За түүний дараагаар бол даралт ихсэлт болон халууралтууд байдаг. За хүүхдийн өвчлөлүүд бол Монголд яг одоо томоогийн дэгдэлт яг эд үедээ явж байна. За томоогийн дэгдэлтийн үед бол хүүхдийн дуудлага маш ихсдэг. За эцэг их болгон л хүүхдтэй хайртай байгаа. Гэхдээ тухайн хүүхдийг өвдгсөн хүн нь бид биш ээ гэдгийг бас хэлмээр байдаг. Цаг үеэсээ хамаарал бас их тэр дуудлагууд нэмэгддэг юм ба штэ. Одоо зуны амралттай холбоотой бас бэртэл гэмтэл гэл нэлээд мэдээлэл өгч байгаа тийм. Зуны амралттай холбоотойг бол сая нэг скутер хураагдчихлаа л да. Скутер 100 маш их байсан. Скутерийн осол гэмтэл мөн дээрээс нь скутер машинтай мөргөлсөн. Эсвэл скутер нь өөрөө хүн очоо мөргөцсөн тохиолдлууд маш их. За тэр болгон дээр заавалч уучдаг. Скутер нь мөн дээрээс нь өөрөө замын хөдөлгөөнд оролцоогүй ч гэсэн скутерийг буруу байршуулснаас болоод машинууд огцом дарах хоорондоо мөргөлдөх. Хоёр тээврийн хэрэгсэл хоорондоо мөргөлдсөн ч гэсэн дотор хүмүүс бэртчээдэг тодорхой хэмжээгээр. Тэр үед яралтай тусламж буюу 103-ыг дууддаг. 103-ын эмчийг ерөөдөө бид нэр ямар үед дуудах хэвтан бэ? Энийг бас хэлээд өгөөрэй. Энэ бол заавал 103 эмч шаардлагагүй өөрсдөө хинэгэндээ тусламж үзүүлчих ч юм уу, өөрсдөө жишээлбэл даралтаа ингээд үзээд би даралтны юм ямар юм бэ гэдгийг тэрийгээ суучих хэмжээний байх энэ зүйлүүд дээр л ерөөдөө жоохон хий дуудлагууд байдаг байх гэж бодож байна. Тэгвэл та яг энэ үеүүдэд 103 эмчийг ерөөдөө дуудах нь зөв юм аа. Эсвэл таны зарим дуудлагуудын үед бол нэг хий дуудлагууд гэж яриад байгаа шүү дээ, тий. Тэнд нэг хүний зүрх зогсох гэдэг, нэг хүн асарах гэдэг. Энэ дуудлагын оронд та тэнд даралт үзэх гэж очиод байна гэдэг зүйлүүдийг бас 103-ын контентын дээрээс би бас нэлээд үзэж ойлгосон. Тэгвэл та энэ талаар бас хүмүүст энэ мэдээллийн зэгцлээд өгч. Яг таны зөв. Тэр хүүхдийн халдварлалт бол даралт ихсэлт нь өөрсдөө яаралтай өвчнөдөө ордоггүй. За яаралтай амьд инсэн үеийн өвчлөлтөө ягаад ч орохгүй. Ягаад тэгэхээр тэр нь өөрөө хянах боломжтой өвчнөд байдаг. За жишээлбэл даралт ихсживэл даралтны аппарата бугандаа зүгэд ч юм уу булгандаа зүгэд даралтаа хэмжих боломжтой. Буулгах боломжтой. Тэр даралтыг тэр хүн өөрөө удирдах болно. Хэрвээ халуураад ах юм бол халуунаа бууруулж болно. Удирдах боломжтой өвчнүүд нь ерөөсөө яаралтай дуудлаганд ордоггүй байхгүй. Тэгэхэд одоо манай нэг хүүхдтэй хайртай эцэг эхчүүд маань биднийг хүүхдэд чагнуулахар дууддаг. За ингээд манай хүүхд ер нь бол ханиадтай байгаа чагнуулах гэсэн дуудлага айгүй их байдаг. Тэгээд халуураад байна гэд очингууд яг халуунаа бууруулаад чадсан байдаг. За халууны лаагаа ч гэдэм үү эсвэл халууныхаа эмийг өгчдөг. Тэгсэн мөртлөө одоо би чагнуулмаар байна. Эмнэлэг явахаас тэр хүмүүс залхуураад байна шүү дээ. Тэгэхэд за тэр хүүхэд халуураад байлаа. Дараагийн дуудлага нь хоёр дуудлагын дараа ч юм уу дахиад нэг өөр хүүхэд маш яаралтай өвчнөөр дуудахад бид нар өөр хүүхдийн уушиг жагнаад сууж идэг. Тийм болохоор яаралтай биш гэдгээ манай иргэд өөрсдөө сайн ялах хэрэгтэй байгаа. Одоо жишээл өрхийн эмнэлэгтчин ажлын цагаар хүмүүс үзүүлэх гэхээр өөрсдөө нэг завгүй тий хүүхдээ цэцэрлэгт нь өгсөн тэгээд ажил дээр ирээд оройн хүүхд нь ханиалгаад халуурал хэлэхээр зарим хүмүүсийн хувьд бол 103 дуудаад үзүүлчихэл гэдэг нэг юм ойлголт байгаад байгаа бол энэ хүмүүс чинь
яг өрхийн эмчийн ажлыг биш яг яаралтай түргэн тусламжийн ажлыг хийх гээд байгаа ийм яг чухал дуудлагуудыг авах гэж байгаа хүмүүсээ гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй баг тий. Одоо бид эдийг ингээд яаралтай дуудаж байна, яаралтай түргэн тусламжаар ингээд дуудаж байна гэдэг ойлголтоо зарим хүмүүс бүр айгүй сониноор андуурдаг. За жишээлбэл саяхан бас амар инээдтэй кейс байна л да. Нэг хүн суугаад байна гэсэн дуудлага ирсэн. За тэгээ би одоо тэр хүн яагаад суугаад байгаа юм болоо гэд нэг жоохон жумалцал очлоо тухайн дуудлага. Тэгсэн чинь нэрэл нэг хүн сууж байна. Манай мэрэгжлийн хүн сууж байна бүр. Орцныхон шатан дээр. Үгүй ахаа яасын тань чи ингээ 103 дуудаад байна шүү дээ. Та дуудаагүй юм гэж үгүй ээ гэд. Тэгээ та яасан гэсч би харин гэрийнхэн л хүрээг орчиж өглөө жижүүрээс буугаад одоо ихнэр ирж байгаа гэд. Тэгээ тэр хүнийг сууж ихтэн зүгээр л дурангаараа харсан нэг хүн суугаад харин 103 дуудсан ч гэж. 102 дуудах хэрэгтэй юм шүү. Тийм 102 дуудах хэрэгтэй байсан байгаа байхгүй. Андуурсан юм шүү. Тий. Яг тиймэрхүү дуудлагууд манай дээр орж ирэхэд айгу сонин санагддаг. Яг би ямар ажил хийгээд байна гэж бодох хэмжээний. Тийм урамгүй юм те яг ингээд юу гаалаа гэд яваад идсэн чи зүгээр нэг хүн сууж те. Яг энэ 103 эмчтэй яг хамтраад ямар одоо байдлаар бид нар энгийн иргэд маань тусламж үзүүлээд байх хэрэгтэй юм бэ? Энэ дээр яг та бүхэн хилээд өччих юм бол тэр хүмүүсээс ойлгож байгаа. Яг манай нийгмийн хувьд бол ингээл ихэнх хүмүүс нь ингээл 103 эмч явж чинь лифтээ барьж өгдөг ч юм эсвэл лифтэнд хамт суухдаа ингээл өөрийнхөө давхарт буухгүй зүгээр намайг буулгачаа за би доошо буцаа буучи гэсэн хандлагатай залуучууд маш их байдаг. За тэгэхэд харин яг эсэргээрээ энэ яадгийн ийм үл тоосон маягтай хүмүүс маш их байдаг. За тэр үл тоосон маягтай хүмүүс мөн дээрээс нь арх согтууруулахундаа хэрэгэлсэн байгаа хүмүүс маш их дуудлагын ачааллыг нэмэгдүүлж байгаа. Яаж юм нэхэр тухайн дуудлаганд яваад очиход за эхнэрийнх нь би өвдөд байдаг ч юм уу. За тийм байхад нөхөр нь согтуу агсан тавиад байдаг. Айл руу н оруулдаг. Тэр үед цагдаа дууддаг. Цагдаагаа хүлээдэг. За тухайн цагдаа ирээд нөгөө нөхрийн арга хэмжээ аваад би цагдаа ирсний дараа тэр ихнэрт нь тусламжаа үзүүлж тэр хүний биеийн байдлыг үнэлж байгаа. Тийм болохоор олон нийтийн газар болон тэгээ зочид буудал эдэрт бол архитаад сууж байгаа хүмүүс, согтуурж байгаа хүмүүс маш их байдаг. Тэгээ яг энэ хүмүүс дээр эмэгтэй эмчээс очиж болдог. Эмэгтэй эмч яг очлоо гэд манайх дийлэнх тохиолдол дээр жолоочтойгоо хамт ордог л доо. Тэгээд жолоочтойгоо хамт орсон байлаа ч олон эрэгтэй хүн байлаа гэж бодоход би талдах эрсдэлтэй болохоор тиймэрхүү эрсдлүүд маш их байдаг. Мөн дээрэс нь орцны хаалтнууд за тэгээд нөгөө зам талбай засвар үйлчлэгээ хийж байгаа газар хүн бэрдсэн бол тийшээгээ бид нар буухад хэцүү байдаг болохоор за нэг 2 м өндөр байлаа тийш нэг хүнээр дамжуулаад буучиж болно шүү дээ. Тэгэнгүүт за бид нар бууж захтай хэрвээ бэртчих юм бол тэр хүндэд тусламж үзүүлж чадахгүй болчих гээд байдаг. Хараад идэг, хараа зогсоод байна гэж бас байхгүй. За тийм болохоор яаж хийж байгаа тийшээ буух гад буух оролдлого хийж байгаад бэртсэн эмчнэр ч байдаг. За тэгээ замын хөдөлгөөнд оролцоод явж байхад нэг машин ирээл мөрөгчдөг. За тэгэх юм бол би 2 дуудлага ч юм уу 1 дуудлага аваа явж байгаа. За тухайн дуудлаганда явж их замда нэг машин мөрөгчүүд цагдаа дуудана гэж зогсчдөг. Яхааргүй тухайн машины буруу болчлоо. Бид нар дуудлага удаалаа дараагийнхаа машиндаа дуудлага ачаалаа нэмэл өгч байгаа гэсэн. За зохицуулагч руу төврүүгөө хэлнэ. За манайхын машинтай ингэчлээ гэл. Тэгэхэд бол нэлээд ачаал. Гэрийн нөхцөлд бид нар ерөнхийдөө анхны тусламж одоо үзүүлэх шаардлага гараад байна. Тэгвэл шаардлагагүй үед 103 эмчийг бид нар дуудахгүй байна тий. Тэгвэл гэртээ бид нар анхны тусламжийн ямар эм хэрэгслийг ерөнхийдөө наазахын байлгах ёстой юм бэ? Та бас энийг хэлээд өгөөч. Машина онцлогоонд оруулах та. Анхны тусламжийн хайрцаг гэдэг нэг юм улаан нэмгэн дотор нэг 2 ленттэй нэг санитал нэг спирттэй хүнтэй нэг юм бариад ордог. За машинд анхны тусламжийн хайрцаг байгаад байна. За ихтэй тэр анхны тусламжийн чанарын шаардлага хаана ч хангахгүй. Тэгсэн мөртлөө гэртээ огт юу ч тавьдаггүй. Гэрт нь анхны тусламж юм байгаа мөн хэр байхгүй. За тэнд юу байдаг вэ гэхээр анхны тусламжийн үед за тухайн хүн халуурах юм бол халууны эм байх хэрэгтэй байна. Гүйлгээд байвал гүйлгэлт эсрэг юм, бүүлжижвэл бүүлжилт эсрэг юм. Зонхлон тохиолдох буюу маш илбэг тохиолдлын өвчнүүдийн жоргоо болгогддог юмнууд байх хэрэгтэй л гэсэн үг. За мөн дээрээс нь хүүхдтэй айлууд халууны шилтэй байх хэрэгтэй. Заавалчгүй. За хүүхдийн халууныг хид хүрж байгааг мэдгүй гэж татуулцдаг. За айгүй л байсан шүү дээ. Хүүхэд нь нэг тийм нормаагаад байгаа юм байхгүй гүүг авчдаг, гинт татчихдаг. Тийм болохоор халууны шилийг заавалчгүй байлгах хэрэгтэй. За халууны хүүхдтэй бол халууны лаа хамгийн хурдан болгодог гэдгийг мэдэх хэрэгтэй байна. За мөн дээрээс нь хүүхдийг төрсний дараа төрх имлгээс нь хилдэг эхчүүдэд. За хүүхдийн халууныг ингэж хянана. Халуурах юм бол ингэж буулгана гэсэн бүх зөвлөмжүүдийг өгсөн байдаг. За тэрийг мартчихдаг ч юм уу яадаг ч тэгээд хайхрахгүй байж байгаа тэрийг авдаггүй. За мөн дээрээс нь ахуйн нөхцөл пледик ч юм уу усанд ч юм уу түлэгдлээ гэж бодоход түлэгдэлтийн эсрэг мөнгөжүүлсэн тоос эсвэл ийм силикон наалтууд мөн дээрээс нь ороох боох материалууд
Тэгээ халдваргүйжүүлэх тийм йод эсвэл тамидын уус мал ч юм уу байх заавал шаардлагатай. Би осолд орохгүй юм чинь гэж бодоод гэртээ ерөөсөө авдаггүй. Нэг өдөр л ямар нэгэн байдлаар гинт юм болдог. За яг тэр үед юу хийх вэ гэдгийг л сайн бодох хэрэгтэй байна да бүхэн. Одоо эд өндөр ачаалттай үед 103-ын одоо дуудлага мэдээж маш их төвжөлтэй үед тэр ч одоо нисээд очихгүй нь ойлгомжтой шүү дээ. Тэр ийгсэн бид нар маш сайн тооцоолоод наана нь арга хэмжээ авах зүйлүүд нь гэрт нь бас байх л ёстой юм шүү дээ. Эцсийн эцэтхийн хохироод байгаа гэвэл тэр бэртэж гимсэн хүн л хохирж байгаа шүү дээ. Анхны тусламжийг анх яаж үзүүлэх нь дараагийн өвчний одоо тэр эдгэрэлтэнд нөлөөлнө гэж одоо хэлдэг шүү дээ тий. Анхны тусламжийн би гэсгүйгээс болоод ч юм уу эсвэл хүмүүсийн нэг жоохон мухар сүсэг эсвэл дээр үеийн нөгөө нэг өвлөгдөж ирсэн үндэсний юмнуудаас болоод хүмүүс өөрсдийнхөө шаргацсан ч юм уу түлэгдсэн юмнуудыг илүү хүнд байдалд оруулдаг. За жишээлбэл түлэгдсэн айлд очие л да. Хүүхдэн түлэгдсэн байдаг. Тэнгүүт гутлын тос аваад өргөждөг. Эсвэл юу ч үгүй тийм варанс аваад өргөждөг. Хүний найрс гэдэг чинь өөрөө хүнийг хамгаалж явах ёстой хамгийн чухал бүрхүүл. Тэр бүрхүүл нь устцаад байх дээрээс нь тийм өндөр тунтай химийн бодис арьсанд нь түрхээд ахаар ямар байлиг байх вэ? Тэр тал дээр айгүй их анхаармаар байгаа манайхан. Очоод бол анхны тусламжаа яг уламжлалт аргаараа өөрсдөө тиймэрхүү. Тий. Тэрийг зөвгээ бодчихдог. Тэгээд үгүй яагаад ингэж байгаа маа гэхээр ингэдгийн угаасаа ухааны юмараа. Би баг загнуулах гэдэг зэрэг хүмүүст бол. Тэгвэл хоёул гэрийн нөхцөлд бол анхны тусламж маягаар наад захын бид нар халуурах үед за тэгээд одоо ядаж зүсгдэх үед те одоо шахны лент, болт за тэгээд тэр тамидын те ингэж шарах ариутгах энэ зүйлүүд бол наад захын гэртээ бол бид нар байх л ёстой юм шүү дээ. Муу ёрлоод одоо биш гэрт юу нь яаж ч магадгүй байхгүй те. Энийг бол маш сайн бид нар ойлгох ёстой юм байна. Тэгээ хөдөө гадаа аялал зугаалганд явахдаа ч бид нар ялангуяа яг гэртээ тэр бэлдсэн зүйлүүдийг бас аялал зугаалгандаас аваад явчих хэрэгтэй байна. Бид нар зөвхөн нөгөө онцлогоонд орохын тулд анхны тусламжийн хайрцагтай баймааргүй байгаамаа. Заавалчгүй чанарын шаардлага хангасан тийм хайрцагтай баймаар байна. Хин нэгэн магадгүй автобусанд байдаг юм уу? За эсвэл олон нийтийн одоо газар байдаг юм. Хин нэгэн унтсан хүмүүс ингэ шаваарлалтад овоорж байгаа нөхцөлд за яг хоёулынх нь өнөөдрийн подкастыг сонссон хүн бол нэрээ одоо тэр 103 эмчийн, тамирын эмчийн ярьсан зүйл тархи руу нь ороод тэнд анхны тусламжийг бас хөөрхөн удирдаад явчих магадгүй. Тэгвэл хин нэгэн ухаалт зүйд юу бид нар яг ямар арга хэмжээг тэнд авах хэрэгтэй юм бэ? Мэдээж 103 эмчийг ирэх хүртэл арга хэмжээг бол эхлүүлээ явуучих хэрэгтэй. За нэг хүн ухаангүй байлаа гэж бодоход за би гүгэд очиход за би эмч бишээр өөрийгөө яриа л та. Очоод хамгийн түрүүнд амьсгалыг харъя. Амьсгалж гинүү тухайн хүн, цээж нь хөдөлж гинүү, ямар нэгэн газараас нь цус алдж гинүү. За тэрийг харна. Манайхан яадаг вэ гэхээр очоо шууд энчэн дараад идэг. Яг энд нь. Энчэн дарахаар сэрэгчих юм шиг. Эсвэл ингээл ам амарлын спирт цацаал. Бүр ингээд тулгаж ирж байгаа. За яг хөө спирт цацах нь зөв. Гэхдээ цацах бол буруу. Үнэртүүлэх ёстой. Спирт нь өөрөө ингээд тархины төв мэдрэлийг сэргээж идэг. Тэгж яхад оронд нь очоод энчэн дараад идэг. Энэ хаанаас гаралтай вэ гэхээр хүнд ингээд өвдөлтийн цэгүүд үүд юм байна л да. Дарахаар айгүй өвддөг, айгүй олон цэг байдаг. За тэгэнгүүт дээр үед яг энэ хамарны тасалвчны энэлүү ингээд хумсаараа ингээд дарахаар маш их өвдөлт өгдөг. Тэг өвдөлтийн цочроонд хүн сэрдэг гэж үздэг. За тэгэнгүүт ингэж дараад хахаар сүүл үед яаж ингэж дарахаар таславч нь мөрөждөг ч юм уу айгүй их тийм гимтэл авах боломжтой мөгөөрс иддэг болохоор. За тэрнээс нүүдэд энийг бол бүр болцсон. Тэнгүүт манайх нөө эмч очоод ингэжсэний харцсан тэр дам ярианаас ч юм уу за тэнцэн дарах нь зөв юм байна гэж үздэг. Тэр бол буруу. За хамгийн ихэнд спиртээ үнэртүүлэх нь тэр амьсгалын зам бай. Хүн тэр хүн амьсгалж гэнэ амьсгалахгүй нь үзэх нь. За хэрвээ амьсгалж ивэл тэр хүнийг за хүний зүрх зүүн талтай байдаг бол зүүн тал руу нь харуулах нэ. За нэг гарын дэрлүүлчих. За нөгөө гарын ингээд чигээр нь тавиад дээдлэлт нь байгаа өвдөг буюу баруун талынхын өвдгийг нуглаа тавьчихад тэр нь хамгийн зөв байрлал байх нэ. Зүрх судасны системийн дагуу. За тэгж тавиад минут тутам түргэн тусламжийг эртэл тухайн хүний амьсгалж байгаа нь үгүй байна уу гэдгийг үзнэ. Амьсгал зогсгол юм бол өөр арга хэмжээ авах гэдэг шүү дээ. За энэ түрүүний байрлалыг болохоор сафарын байрлал гэж ярьдаг. За тухайн сафарын байрлалд хүнийг оруулсан байхад зүрх судас дэмжигдэн зүрхний ачаал багасна гэж үздэг юм байна. За дээрэс нь хил унах гэж нэг зовлон байдаг. Бид нар нэг хоньны толгой мөлжөөд идэхэд нэг хилний ард юм том мах байгаа шүү дээ. За тэр тухайн мах ингээд хүн ухаанг болсон үед хойшоо хоолоор унаад амьсгалын замаа дарчдаг. За тэрнээс бас сэргийлж байгаа тийм байрлал байгаа. За тухайн хүн бүр амьсгалахгүй бай. За юунаас болоод амьсгалахгүй байгаа нь аяг олон шалтгаантай байж болж штэ. За жишээлбэл тэр хүн бүр зүрх нь таг зогссон байж болно. За эсвэл зүгээр
явж байгаад сахар нь унаад ч юм уу. Эсвэл оюутнууд манайхан ярьдаг шүү дээ. Оюутнууд өглөө юм идэв явж байгаад унцчихгээд тэгээд унтсан байж болно шүү дээ. Гэтэ яг хуу амьсгалахгүй байлаа гэж бодоход тухайд хамгийн анхны тусламж амьсгалын замын чөлөөлөх гэж үзнэ. За тухайны амьсгалын замын чөлөөлөхдөө яах вэ гэхээр хүн ингээд эргүү доош нь ингээд дарцчихаар энд мөгөөс дарагддаг юм байна л да. Ингээд тэнэлэгчээр буцаага тэр мөгөөс нэгдчихэж байгаа аль болох юм замтай. За CPR гэж манайхан ярьдаг цээж хагалт. За ухаангүй мөн дээрээс нь амьсгалгүй байх юм бол тэр хүн дээр CPR хийх шаардлагатай. За гэхдээ за учир зүггүй очоод уруул амын өнгөд дэжс болохгүй нэ тухайн ямар өвчнөр унж байгаанаас мэддэхгүй шүү дээ. За тухайн хүн дээр CPR хийхэд яг энэ өвчүүний хэсэг дээр дардаг. За өвчний хэсэг дээр яаж дарах вэ гэхээр бараг тухайн хүнийг хайрлахгүй цөв зэгээ болоод дарчих юм бол за 4-5 см гэж ярьдаггүй. Тухайн хүний цээжний 3-1 хэмжээтэй шахна. Тийм. 1 минутанд 120 удаа байхаар хэмжээний хурдтай шахна. За тэгэхдээ яах вэ гэхээр эхлээд 30 удаа маш хурдан шахчихад 2 удаа тэр хүнд амьсгал өгөх нэ. За яг энэ байдлаар хийсээр байгаад түргэн тусламжийн эмчийг ирэхэд тэр хүнийг амьдруулах боломжтой байдаг. Яагаад гэж байгаа вэ гэхээр за хүн эхлээд нэг ухаангүй амьсгалгүй байгаа үед ингээ хүчил төрөгчийн хангамж тархины цусан хангамж шууд муудаж хүчил төрөгч болчихж байгаа юм байна л та. За тэгвэл хүчил төрөгчгүй болчихсон тэр хангамжийг энэчнээс цээжийн хиймлэр шахаад зүрхийг шахаад тахлаар цусны эргэлдээд байна. За 30 удаа шахчаад 2 удаа амьсгал өгөөд ангууд хүчил төрөгч бага хэмжээ гэж бол ороод ах нь байна. Цусны эргэлт яваад байна. Хиймлэр бид нар механикаар хийгээд шүү дээ. За тэгэнгүүт тэгж гарсны дараа түргэн тусламж очоод тэр хүнийг аврах маш өндөр боломжтой. Энэ бол оролдлого. За өөрөө CPR хийж үзээгүй гэж болно. Ямар нэг анхны тусламжийн хичээл суугаагүй гэж болно. Гэхдээ заавалчгүй энэ оролдлогыг хийж үзээрэй. Тэгэх юм бол та тэр хүний амь насыг аварж болно л гэсэн үг. Эхний ээлжинд яг бага зэргийн жоохон ухаантай бүр нэг юм бага зэргийн амьсгалтай байх юм бол яг таны сайн хэлдгээр зүрхэн тал буюу зүүн тал руу нь харуулад нөгөө байрлалаар байлгачих юм байна. Тэр хүн амьсгалахгүй байх юм бол шууд дээшээ харуулж байгаа л 30-20 зарчмаараа нөгөө хиймэл амьсгаа хийгээл явчих юм ба штэ. Тэр хооронд бол 103 ерөөдөө ирэх магадaltaй. Ерөөдөө ирэхээс өмнө тэр хүнийг ямар нэгэн байдлаар амийн аврах одоо байдал өндөр байх юм ба штэ. За ухаан алдсан үед бол бид нэг иймэрхүү маягаар тэгвэл арга хэмжээг авчих юм байна. За хөдөө бид нэг ингээд одоо цагаан сараар байдаг юм уу? Ерөөдөө цагаан сар наадам хоёр бол их хөдөө гадаа нийтээр амарч явж байна. Энэ үед ингээд харахаар ялангуяа хоёр игнээ замтаа буюу жоохон муу замтаа газруудыг хараад тахаар гүйц төрүүлж хагаад хоорондоо маш их мөрөлдөж осол гардаг. Тэг ингээл явж байхад яалтчгүй том машин тэр ингээл осолдсон бол нэг талаар л нэг юм тарцсан юу болж байгааг нь мэддэхгүй. Их харахад бол нүд талтармаар тийм дүр зураглал байдаг. Ялангуяа 103 эмч та бүхний хувьд бол яг тэнд бол бас л яг маш их ажиллагаатай зүйл бол огтж байгаа хөтэй нэг хүмүүс очиод үнэлэн те. Одоо нэг өнгөөр нь үнэлээд идэг штэ те бүр ингээд яаралтай тусламж үзүүлэгч гэдэг юм уу. Хэрвээ одоо хөдөө гадаа ингээд ямар нэгэн байдлаар хосол болчлоо. Тэнд хин нэгэн одоо мэдээ 103 эмчүүл явж явах нь маш ховрол байх бах. Тэгээд тэнд үйл одоо жишээлбэл эмч ирэх хүртэл тэр яг арга хэмжээ хин нэгэн авах шаардлагатай байх юм бол юу яах хэвээр бол. За олон хүнтэй хосол гэмтэл байлаа гэж бодоход тухайн хүмүүсээс за би хажуугаар нь явж байгаа машин байх гэдэг нь шүү дээ. За буугаад тэр хүмүүс туслах гэж хичээлээ. За тэр хүмүүсээс хамгийн ихэнд цус алдчих нь харъя. За цус алдчихвэл тэр цусыг тогтоох ямар нэгэн арга хэмжээ авъя. За чангалуур тавья, болт хий. Тэр болт заавалчгүй ариун байх шаардлагагүй тийм үед. Амнаас тэнцс үед юугаар ч хамаагүй тухайн хувцсыг ураад боо. За ямар нэгэн хуурал гэмтэл авсан байх юм бол ер нь л бүх хүмүүсийг ухаантай ч байсан ухаангүй ч байсан зүүн талаар нь бас хэвтүүлчих. За цус алдчихвэл цусын ихнээс нь тогтооход явчих. Яг энэ байрлалуудаа л авна. Түрүүний ухаалцсантай ер нь бол төсtöөл гэсэн. Энэ дээр харин юуг анхаарах вэ гэдэг нь та өөрөө хүнд туслах гэж байгаад өөрөө аюулд орвоо гэдэг аюултай байдаг. Жишээлбэл за тухайн машинаас ямар нэгэн байдлаар бензинч масгарчаад гинт оч хаяад гал гарч. Тэгэх юм бол тэр хүн хүнд туслах гэж байгаа хүн өөрөө бэртэх гээд шүү дээ. Тэрнээс урьдчилан сэргийлээд орчноо ихлээ зай ажиглана. За таныг ингээд өөр бэртээчих юм байна уу? Байхгүй тэр хүмүүс туслаа 103 дууд. Хэрвээ та сүлжээгүй газар байх юм бол та тэр хэвд удирдахч хийнэ гэсэн үг. За яаж удирдахч хийх вэ гэхээр за тухайн замд байгаа өөр машинуудыг зогсоогоод нэг машинд заавалчгүй захина. За жишээлбэл би ингээд заалтанд лекц уншиж байгаад 10 хүн суулгаж байгаад би урд нь зогсож байгаа. Надад сандал аваад өг гэд хэлэхэд тэрийг ихэхгүйгээр хэлэхэд тэр хүмүүсийн хэн надад сандал авч өгвөл.
Тий хоорондоо эргэлзсэн шүү дээ. Тэгэнгүүт заавалчгүй нэг хүнд захих. За танд л найдлаа би өөр хүнд чилээгүй. Та заавалчгүй тэнд очиод сүлжээ оруулаад 103 дуу таадаг, 102, 101 дуу таадаг. Тийм байршлаа заавалчгүй хүнээр дамжуулж явуулнаа. Тэгэхгүй бөөн хүмүүс тэнд чи оволцоол байдаг. Нөгөө нэг сүлжээргүй хин явсан мэддэхгүй мангар олон машин зогсоол туслаад байгаа юм шиг. Тийм тохиолдлууд маш их байдаг. Ялангуяа олон нийтийн амар сослууд дээр бол. Тэгэхээр яг үзэж байгаа хүмүүс ч гэсэн тийм байдал үүсвэл нэрээ тэнд би тусламж үзүүлэх гэлээдэг нэрээ сүлжээг үл яана гэсэн бодолсоо орж ирсэн чинь хариултын та хэлж байгаа юм. Тэгэхээр иймэрхүү маягаар хин нэгний амийг ч гэсэн бид нар аврах боломж бол байгаа юм байна гэдэг зүйлийг бол ойлгож авч байна. Үзэж байгаа хүмүүс ч гэсэн нэрээ надад ингэж тохиолдвол яах болоо гэдэг зүйлийг бас бодож байгаарай. За бага насны хүүхдтэй ээжүүд ялангуяа манай энэ подкаст их сонсдог. Яг энэ дээр ч гэсэн Тамир аймчтай баярлаа гэдэг маш олон комментууд орж ирэх бах. Тэгвэл тэр хүмүүсийн хүсэж байгаа нэг асуултыг би бас одоо асуух гэж байна. Хүүхэд хахах үед маш их аюултай зүйл тохиолддог. Миний санаж байгаагаар нодлон байна уу да. Таажсан санаж байгаа яг нэг юм цэцэрлэгийн хүүхэд хахаад тэгээд нас барцсан тохиол байсан. Ээж нь одоо ингээ хүүхдээ өглөө ингээ зүгээр цэцэрлэгт аваачаад өгцөн. Орой авах гээд очисон чинь хүүхэд нь айл тэр хөхрөөд амь нас нь ингээд байхгүй болцсон. Ийм зүйл одоо энэ нэгэнд одоо би ч өөр дээр ингээ бодоход амар аюултай санагдаж байгаа байхгүй. Яг тэр үед би яг яах вэ гэдэг зүйл бол тэр хүнд бол мэдээж маш их аимшигтай санагдана. Тэгвэл энэ зүйлээс бид нэр сэргийлэх боломж нь байгаа юм байна. Заавал энэ зүйл тохиолдох биш, тохиолдохсон нь бид нэр сэргийлэх бүрэн боломжтой гэдэг үгнээс би энэ асуултыг өнөөдөр асууж байгаа. Тэгээ ялангуяа 6 сараас дээш буюу нөө бор хоолнд ороод хоолыг зажлаад ингээд бүхлээр нь залгиад сүүндээ бол хүүхд хахаж бол асуудал үүсэхгүй шүү дээ. Буруу хоолоор нь л орох бах. Тэгвэл энэ бор хоолноос эхлээд ялангуяа 6 сараас эхлээд 2 нас. За тэгээ 2 наснаас эхлээд 5 6 нас хүртэл цэцэрлэгт явж байгаа. Энэ үеүүдэд гэртээ байх үед нь тэгвэл ээж аав нь арга хэмжээ бид нар яаж авах ёстойгоо ойлгоод авчээ. За дийлэнх цаг дээр цэцэрлэгийн багш нар дээр байгаа. Тэгвэл өнөөдрийн зөвлөгөөг үзэж байгаа ээж аав нар яг хоёулынх нь ярьж байгаа нисхийг цэцэрлэгийн багш руу нь явуулаад тэгвэл хүүхд тэр манай хүүхд авах юм бол та энэ арга хэмжээг ингэж авах юм биш үү гэдэг хариултыг өнөөдөр танаас сонсох байх гэж бодож байна. Яг юм болгоныг шүмжил гээд байгаадаа биш ч гэсэн үйлчлэгээний байгууллага мөн дээрээс нь олон нийттэй харьцаж байгаа ажил хийж байгаа бол олон улсын жишгээр бол заавалчгүй анхны тусламжийн сургалт авсан байдаг. За нэг газрын зөөгч байсан ч байдаг. Ялангуяа энэ цэцэрлэгийн багш, сургууль цэцэрлэгийн багш нар бүгд авсан байх шаардлагатай байдаг. Тэгжиж тухайн ажилдаа нэг юм сертификат бариад би анхны тусламж үзүүлж чадна гэсэн сертификаттай ажилдаг. Монголд яг хөө тийм байдаггүй л дээ. За тэгээд цэцэрлэгийн багш нар гэж ярьж байна. Тэнгүүд ингээд тухайн багш анхны тусламжийн хэрвээ сургалтанд суудсан байсан бол тэр нөхцөл байдал шал өөр байсан. За хахалт гэдэг юм ер нь бол аюу их тохиолддог ч гэсэн амь нас аврах маш хурдан боломжтой. Тэгэнгүүт манад нэг хахалтаас зөв гаргаж сураагүй. Буруу гаргах. Жишээлбэл нэг настай ч юм уу 6 сараас дээш насны хүүхдийг бөөд рүү авч ичдэг хахаар. Тэгэнгүүт нөгөө хүүхд нь төв мэдрэлэн ч юм уу нугас мухсны гэмтээд тэр нь хахалтаасаа өөр өвчтөй болчдөг. Суур эмгэгтэй болно гэсэн. Яг зөв гаргах арга техникүүдийг ер нь бол яг хүүхд хизээч гахсан байгаа буюу амьсгалын дээд замд ямар нэгэн гадны битэл орцоод байна шүү дээ. Тухайн гадны битийг гаргахад босоо байралтайгаар гарахгүй. Ингээ босоо байралтай байгаа үед хизээч тэр хүүхдийн дээшигээ өргөж гарахгүй. Тэр хүүхдэд ямар нэгэн тийм чадал байхгүй. За тэгээд дээрэс нь бага насны хүүхдүүд амаа ингээд шууд нээгээ таниалгая гэж боддгоо. Тэр хүүхдүүд бүүлж рефлекс, таниалгаад юм гаргах гэсэн рефлекс байхгүй. За тэр хүүхдийг яах вэ гэхээр хамгийн түрүүнд доош нь харуулна. За доош нь харуулад аль болох амьсгалын замын буюу амын урууд нь гэсэн бүхсэн дээдэлтэй байна л гэсэн. Гар дээрээ барина. Доош харуулад. За ингээ мордуулаад тавьчлаа. За мөн дээрээс нөгөө ингээ агаар дээр байгаад иж болохгүй. Суугаад ч юм уу өвдөглөөд буудан дээр ч юм уу гараа тавьжгаад хүүхдээ аль болох доош харуулж байгаа хойноос нь товшиж өгнө. За тэр товшлолтоор юм гарах нь уу? Гарахгүй байна. За дээш нь харуулж байгаа дахиад товшиж үзнэ. За энэ яг ингээд судлаад үзвэл бүх эцэгчүүд судлаараа энийг лавшруулаад зурагтай хамтаа. Одоо би ингээд зураг харуулахгүйгээр ярьж байна л. Тэнгүүд ингээд зургийг хараад тушаад үзээрэй. Хүүхдтэй биш юм аа гэхэд нэг бамбруушин дээр нэг удаа хийгээд үзээрэй. Өөрийнхөө хүүхдийг биш юм аа гэхэд хүний хүүхдийг цааны газар аварч чадна шүү. Тэгэнгүүт за тэр хүүхдийг 2 3 янзаар үзлээ. Тэр бол оролдлого байхгүй юу? Бүгдийг
бүрэн чадахгүй ч гэсэн гарах гэж үзэж байна. За тиймгүүд бүр гарахгүй байгаад амьсгалын замд бүрэн бүглэрсэн байх юм бол тухайн хүчил төрөгч нутагтал. За тийхэнгүүд мөн үргэлжлүүлээд нөгөө CPR гэдэг юм хийн. За яагаад энэ CPR-ыг би байнга яриад байна вэ гэхээр энэ CPR-ын оролдлого маш дутуу байдаг. Нэг жишээ ярихад за нэг хүүхэд юмд ингээ хахаад ээжтэйгээ хоёулах нь байсан. За ээж нь 103 дуудчихад хүүхдтэйг нотлолтол гэсэн нөгөө бүх аргуудаа л хэрэгжилж үтсэн. Гэтэ оролдлого сайтай тэр ээж. Тэр хүүхдээ амнасыг аварсан байхгүй. Тэр хүүхд яасан гэсэн чинь түргэн тусламж мэдээж хэрэг баг зэрэг хүлээлтэлтэй очиж байгаа. Тэгж хүлээгдэх хүртэл тэр хүүхд ухаанг болсон байсан. Тэр ээж CPR хийсэн. Тэр хүүхдийг за нэг 4 минут хэртэл болсон баг манай дуудлага. Тэгэхэд тэр ээж CPR хийгээд байжсэн тулдаа тэр хүүхдийн ахалтыг гаргаад бидэд амнаас нь аварч чадчихсан. За тэгэхэд яг эсрэгээр нэг жишээ. Нэг ч оролдлого байхгүй. Нэг хүн байна. Тэр хүн болохоор тэр хүүхэд болохоор амнаас алдсан л да. Яасан гэсэн чинь бас адилхан юм гахсан. Тэр хэвдэгтээ маш олон хүн байсан. Зөвхөн ээж биш, маш олон ээж нь, ах нь, дүү. Гэтэ хинч оролдлого хийгээгүй. Түргэн тусламжаал хүлээсэн. Тэр оронд тэр хүүхдийн айлтын бүх хэрэгтэн систем дутагдалд орсон. Тийм болохоор заавалчгүй энэ оролдлогыг хийгэр. Одоо энэ яг бага насны хүүхдүүд бол заавалчгүй уруу байрлалтай дахин товчих байна. Болохгүй дээш нь харуулаад товчих байна. Бүх аргаар л үз. Тэр буудан руу шиддэг, ийш тийш юмнаас шиддэг, хөлнөөс нь барьж байгаа сэгсэрдэг тэр хийжээж болохгүй шүү. Гардгүй шүү худлаа. Мөн дээрэс нь хүүхдийн мэдээж толгой том байдаг шүү дээ. За тэнгуү тэр толгой том байгаа юм чинь амьсгал дээш нь харуулаад хэвтүүлэхэд мэдээж нөгөө мөгөөс олгомон дараад амьсгалын зам бүрэн чөлөөлөгдөг байна. Хүүхдийг барихтаа яаж барих вэ гэхээр хоёр хацарнаас нь ингэж одоо нэг гараараа л барьж байгаа ш би тэр хүүхдийг бол. За ингээ хоёр хацарнаас нь ингэж жагаад амын нээх нь байна. Эрүүг нь өргөх нь тэгж байгаа доошоо харуулна. Тэгэхгүй зүгээр ингээд амын ногт нээхгүй доошоо харуулаад идэг нөгөө хүүхд нь. Амьсгалын зам нь хаалттай хийж тэр юм гарахгүй байхгүй. Дэлхий дээр нийт 10.5 сая метр куб унтны зориулалтын ус бий. Хэдий юмч үүний ердөө нэгээс бага хувийг уухад тохиромжтой эрдэсчсэн гүний ус эзэлдэг. Монгол орны тайга Хангаан нурууны гүний ус нь олон зуун жилийн хурдгандас чулуулгийн давхаргаар дамжин эрдэсчиж өөрийн өвөрмөц зөөлөн ардыг бий болгодог. Байгаль ихийн хөвлөд бүрдсэн эрдэсийн тэнцвэр тусыг байгалаар нь танд зориулан савлав. Тайгын совд дотоод тэнцвэрийн их хүндрэг. Эрүүл мэндийг дэмжих ажиллагч Казахстаны алхаад даяар эрүүл мэндийн бүтээгдэхүүн хамтран ажиллаж байна. За энэ биоэлекстрийн хувьд бол хотоод гизэг цэвэрлэх, за элгийг цэвэрлэх үйл үзүүлж идэг. За үүнд агуулж байгаа одоо бодисуудын хувьд бол хүний бие зайлшгүй шаардлагатай эрдэс бодис байж гин, витамин байж гин, за мөн одоо фермент байж гин, өндөр антиоксидант, амин хүчлэг бол агуулж идэг. За эдгээр нь бол бид бүхний хотоод гизийг одоо цэвэрлэх үйлийг бол сайн үзүүлж байгаа. За мөн одоо хотоодыг хамгаалах сас таврах гэж байж байгаа. Үүнийг бол илүү сайн одоо дэмжиж өгч идэг. За гидсний одоо эсийн нөхөн төлчдийг илүү сайн дэмжиж өгөх, за мөн элгийг хамгаалах, за элгийг хоргуулжүүлэх үйл ажиллагааг илүү сайн дэмжиж өгч идэг. За мөн бодисын солилцоог илүү сайн дэмжих, за эсийг гэмтгээс хамгаалж өгөх, за хөгшрөлтийг одоо удаашруулах, за мөн одоо тархлаа дэмжих зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм аа. Дөрөв брендийн бэлэн хоол онгойлгоод халаагаад хоолндоо амт нэм хүнсний нэмэлт бодис хийгээгүй, хугацаа уртас огчгүй, өнгө оруулагч бодис агуулаагүй, савлгаа нь BPA агуулаагүй, зориулалтын самд савлагдсан, таны цаг хугацааг хэмнэсэн витамин B, B2 ихээр агуулсан тул хоол боловсруулах системийг сайжруулдаг. Калий, кальций баялаг. Нэгээд 2 минут халаагаад шууд хэрэглээрэй. Шимтэй эрүүл дөрөв. Та сая хоёр аргын талаар ярьлаа шүү дээ. Эхний ээлжинд хүүхдийг ингээд ийм өвдгөн дээрээ ингээд тулгуурлаад товшоод байх юм байна. Энэ ер нь хэдэн сараас эхлээд хэдэн настай хүүхдийг ингэж хийх юм бэ? Энэ гар дээрээ ингэж барьж чадах нас хүртэл хийх гэсэн тухайн хүүхдийн биеийн ингэж шалтгаалаад. Хэрвээ ингээд гар дээрээ бариад өвдгөн дээрээ ингэж мордуулж чадчих байх юм бол тэр аргыг хий. За хэрвээ болохгүй бол тэр том хүүхд байсан ч өвдгөн дээрээ доош харуулж тавьж болдог. Гарын дээр биш. За нэг 4-5 насны ч юм хүүхд байлаа л да. Тэнгүүд шууд гар дээрээ өвдгөн дээрээ тавиад бүхс нь өндөр байх нь шүү дээ. Амьсгалын зам доошоо байх хэрэгтэй. Уруугаал байх хэрэгтэй гэсэн. Тэгээд яг саяны аргаал хийн. За хагас хагах, бүрэн хагах гэсэн хоёр төрлөө байна уу тийм. Тэгэхээр таны сая эхний хэлж байгаа нь хагас хагах буюу нэг амьсгал хальт ингээд хүүхд аваад байгаа хэрнээ тасалдаад нь шүү дээ тийм. Тэр үед болохоор энэ арга хэмжээнүүдээ аваад хэрвээ бүрэн одоо бүглэрсэн ерөөсөө амьсгалж чадахгүй байх юм бол
товшилтуудыг бол хийх юм уу техник ээлжинд? Эхний ээлжинд энэ товшилтуудаа л хийнэ гэсэн. Хийгээд одоо ямар нэг үр дүн байхгүй байх юм бол нөгөө CPR хийх юм ба шүү дээ тийм. Хиймэл амьсгалаа хийгээ. Тийм хүүхэд ухаангүй болчих юм бол CPR хийнэ л гэсэн. Одоо амьсгалын зам бүглэрсэн чинь тэгэж арга хэмжээ авах нь бол үр дүнтэй юм байна. Үр дүнтэй. Ер нь бол амьсгалын зам бүрэн бүглэрсэн хагас бүглэрснээс огт шалтгааллахгүйгээр тэр хүүхдэд дээр орлого тэрнээс өөр байхгүй байхгүй. Одоо ганц авч болох орлого нь тэр л гэсэн. Магадгүй хин нэгэн тийм олон нийтийн газар явж байгаад хоёулынх нь таны энэ яриг сонсцсон хүн нэрээ тамираач тэгж хэлсэн тэгэл гүйжж бол боломжоор тусламж үйлчилгээ үзүүлээд байхал юм бол дараагийн тусламж ирэх хүртэл хүүхдийг амьдруулах боломжтой байх нэ. Зүгээр тийм сандраад байх биш. Орлого энэ дээр яг нэг бас юм хэлэхэд юм байдаг. Хүүхдийн ингээ хоолойг нь харж байгаад дотор нь юм байна харддаг юм байна л да. Ер нь хамгийн ихний орлого хүүхдийг бол. Тэгээ харчаад хурууга багтаа тэрийг авчна гэж боддөг юм шиг байна. Яг тэгдэг гэсэн. Тэнгүүтээ нөө амьсгалын дээд зам бүр харагдчихсэн юмыг эмч очиод ч юм хүн ингээд өөр юмар авчиж болох юм цааш нь хийждэг. Тэр нь бүр гарахаа болчдөг. Тэм тохиолдолд маш их хизээж хурууга хийж болохгүй. Таны ороо тэр хүүхдийн хоолойноос мэдээж хэрэг бүдүүн. Тэм болохоор яагаад болохгүй шүү л гэж байгаа. Авах хүч цаашаа л хийгээд байх юм байна. Авах хүч цаашаа хийгээд байна гэсэн. Ямар нэгэн эмнэлгийн багжнууд шүү дээ. Жишээлбэл принцип дээр ч юм уу. Эсвэл нэг юм нарийнхан савхаар ч юм уу. Авч болно. За яг хөө нарийнхан савхаар аваад зөндөө олон ингээд хоол амлаг нурцсан тохиолдол байдаг. Гэхдээ тэр хүүхдийн хоолойг урдсан ч гэсэн чи амьнаас нь аварж ийна гэсэн үг байхгүй. Одоо таны дуудлагууд дээр очиход ер нь хагасан дуудлагууд дээр хэр очижсэн. Тэгээд нийтлэг хараад байхад юунд илүү хагасан байгаад байна. Ямар нэгэн байдлаар тоглоомныхон жижиг деталь гэх юм уу. Тиймэрхүү юм хатдаг. Хоолны газруудад бас хэдий тэр хоолны газар чанартай үнэтэй байлаа ч гэсэн хүүхдэд юу гэж байгааг сайн хараа. За тухайн хүүхд ингээд зажлаад идэж чадах өөр рефлекстэй хүүхд байжгаад тэгсэн чинь нэг яс үйчдэг. Ийм бүлэх яс ч юм уу. Эсвэл нэг махны нэг юм шар шүрмс боо шүү дээ. Тим шүрмс байждаг. Тэрэндээ хүүхд хагчдаг. Хэдий тэр хүүхдэд рестораны төвшний хоол өгч исэн байлаа ч гэсэн өгж байгаа хоолоо байнг хян тэр бол эцэгчүүд өөрсдөө үүргээ гэж үзэж байна. Хүүхд зөвхөн гэртээ л ахдаг биш. Цагуул ах боломжтой юм байна. За тэгвэл хэрвээ бид нэр том хүн ахах юм бол юу яах вэ? Та хүүхдийг хойлоосоо хилээд өчлөө шүү дээ. За ингээ хөвтүүлэх юм байна. За том хүнийг яах вэ? За том хүн дээр гэдэг юм бол том хүн дээр яг хүүхдэд хийж байгаа аргатайгаа ер нь төстэй боловч том хүн дээр босоогоор хийдэг. Байрлал нь л өөр. Би байрлал нь л өөр гэсэн үг. За гэхдээ яах вэ гэхээр за том хүн дээр очиод хамгийн ихний авах тусламж. За тэр хүн амьсгалын зам бүтэн бүлэрсэн амьсгалж чадахгүй байх юм бол тэр хүн яг усан живж байгаатай адилхан байхгүй. Яваад очихоор намайг зураад авдаг авраач гэдэг. Эсвэл юмар зөхөөд авчдаг ч юм. Энэ намайг боогоод байна гэж зөхөөд авчдаг бол байдаг. Хүн сандарч үед юу ч хамаагүй байдаг. Тийм болохоор аль болох очиод жоохон зайнаас мөрөн дээр нь товшиж байгаа бол өө ахаа ихчээ хүнээ би ингээд туслах гэсэн юм аа. Миний үгэнд ороорой гэж хэлж байгаа л тусламж үйлчилгээг үзүүлдэг. За хамгийн ихэнд яг л адилхан амьсгалын зам уруу байх хэвээр. Тэр хүн зогсоо байсан ч гэсэн тонгоолгоо заахаа тонгоож нуруунд дээр нь товшоод өгнө. Гэтэ нурууг яаж товшуухэр яг далны доод ирмэг шүү дээ. Яг тэрнтэй харалтаа доор тисгэс нь юм гулгуулах маягтай. Гэтэ баг хамаг хүчээрээ шахуу зөгтдөг. Одоо би ингээ алгадчихад байх нь болохгүй л байгаа. Яг тийм байдлаар хамаг хүчээрээ зөгтдөг. Амьсгалын зам уруудсан байгаа үед тэнд тодорхой хэмжээний дөргөлт үүсээд гарч таарна. Гэхдээ тэгж зогчих үедээ тухайн үнэ хар. За тухайн рүүгээ хараад нөгөө нэг амьсгалын замд орсон юм гарч чинь үү? Эсвэл тухайн хүний царайнд өөрчлөлт ороод байна уу? Тэрийг бас харах шаардлагатай. Тэгэхгүй ингээд яг нэг зогсон чинь урагшаагаас ухаалтаад унцдаг хэцүү. За энэ аргаар гарахгүй бол энэ бол хамгийн ихний арга байхгүй. Энэ байдлаар гарахгүй бол дараагийн арга гэж байна. За энэ дараагийн арга хэмлэгийн 2 дугаар арга гэж явдаг. За энэ яах вэ гэхээр тухайн хүнийхээ ардан зогсно. За яг тухайн хүнийхээ ардан зогсож байгаад нэг өвдгөө салтаанд нийчих. Яг ингээд өгзөгнийхэн завсраар. За хийгээд тэр яаж байгаа юм гэхээр тухайн хүн хэрвээ ухаалтаад унах юм бол түшиж авахд бэл. Хүн ухаалтаад унахаар яг доошоо унд юм байна л да. Тэнгүүт ухаалтаад унчих үдэ гэснээр сэргийлээд өөрлөг түшиж авахын тулд өвдгөөд орно хийж байгаа. За тэгснийхаа дараа за энийг сонсож байгаа бүх хүмүүс хажуудаа байгаа найз дээр бас туршаад үзэж бол найз дээр гэр бүлийнхээ хүн дээр. За өвчүү болон яг энэ өвчүүний ясны доор энэ зөөлхийн хэсэг дээр нэг гараа атгаж тавиад нөгөө гараараа ингэж барина. За ингэж барьсныхаа дараа яах вэ гэхээр яг хонь зогсож байгаа чигээрээ доороос дээш чиглэлт гэтэл шахаж өгнө. За гэхдээ маш хүчтэйгээр шахна л гэсэн. За яг хажуудаа байгаа хүн дээр энийг хийж үзээд хэрвээ тэр хүний амнаас амьсгал гарч ирэх юм бол та зөв хийж чад чинь та өөр хүн дээр хахалтыг гээд
аргалж чадах нэ тий хах хүн өөр хүний амнасыг аварч чадах нэ гэсэн үг байхгүй. За хажуудаа байгаа хүн дээр энийг хийж үзлээ. За энэ хүн бас муу байдлаар нөгөө тавилан жоохон муудаад юм гарахгүй байлаа гэж бодъё л та. Амьсгалын дан бүгэлсэн юм гарахгүй байл. Тэгэхэд тэр байдлаараа үргэлжлүүлээд ухаан алдаад унахад муу адилхан CPR хийнэ л гэсэн үг. Яг л адилхан дараагийн хийж байгаа ерөнхий техник юунууд дараалууд нь ойролцоо байгаа шүү дээ. Дараалууд нь ойролцоо байгаа. За ойлголаа. За тэгвэл зүрх зогссон үед ер нь бид нэр хэдэн минутын дотор тэр зүрх зогсноос хойш ямар нэгэн байдлаар одоо арга хэмжээг авахгүй байх юм бол зүрх зогсноос хойш ер нь зүрх хэдэн минутанд ер нь үхдэг вэ гэдгийг бас асуумаар байна. Ялангуяа монгол хүмүүс чинь зүрх зогсох гинтл одоо ээж аав өвөө эмээ нас барах тохиолдлууд их гараад байгаа шүү дээ. Тэгвэл энэ ямар нэгэн байдлаар олон нийтийн газар хин нэгний зүрх нь өвдөд унлаа. Зүрх ер нь хэдэн минутын дараа нь үхдэг юм бэ? Нийтдээ нэг 10 минутын хугацаа байна. Бидэрт нэг 10 минутын хугацаа гэж ярьдаг хугацаатай. Хамгийн ихний 1 минут бол golden time. Тэр хугацаанд бид нар юу ч хийж чадан тэр хүний зүрхийг ажилуулж чадах байхгүй. За 1 минутанд Монголд яг түргэн тусламж хажууд нь байж ихгүй л ирж амжихгүй шүү дээ. За 4 минутын хугацаа гэж бас байна. За тухайн 4 минутанд тархины эс арай гэмтэж эхлэх байгаа. Бага хэмжээний гэмтэл буюу сэргээгдэх гэмтэл авдаг. За тэр хугацаанд тэр 4 минутын дотор нөгөө нэг CPR хийгээд амьсгалаа өгöd их юм бол тэр 4 минутын хугацаа сунсаар л байна. Гол нь зөв CPR өгөөд цээжнээс толгоороо цус шахагдчихл байх хэвээр. Хүчил төрөгч бага хэмжээр авч л байх хэвээр. Ингээд байх юм бол тэр 4 минутыг маш зөв бүр перфект хийлээ гэж бодоход 4 минутыг бид 20 минут болгож сунгаж чадах байхгүй. Түргэн тусламж 20 минутын дараа ирсэн ч тэр үнийг амьдруулж чадах гэдэг шүү дээ. За ямар ч оролдлого байхгүй бол түргэн ярьдаг. Яг 4 минутын л хугацаа байна гэсэн. За түүнээс хойш 4-6 минут гэж байна. Тэр 4-6 минутанд тархины эсвүүд огт оролдлого хийгээгүй бол нөхөн сэргээгдэхгүйгээр гэмтэж эхэлнэ. За тэр гэмтлүүд бол тухайн үнд саажилттай болох эсвэл ямар нэгэн байдлаар эрхний дутагдал хүргэж эхэлнэ. За 6-аас 10 минутын хугацаа байна. Тэр хугацаанд тухайн хүний биеийн байдал нэлээд муудсан, тархины эсвүүд хизээч нөхөн сэргээгдэхгүй болоод эхэлдэг. Тархины эс нөхөн сэргээгдэхгүй болоод байна гэхээр төв мэдрэл байхгүй бол бусад эрхтнүүд бүгд ажиллахаа болно. Шууд олон эрхтний дутагдалд ороод тухайн хүний зүрх дахиж сэрэхгүй л гэсэн үг. Тэгэхээр биднэрт үгэн цаг хугацаа байгаа юм байна. Тэрийг хажууд байгаа хин нэгэн энэ цаг хугацааг одоо уртсах боломжтой байна. Ялангуяа хөдөөр нутагт бол яг бас дуудлага нь хэр байд юм бол одоо жишээл эмчнэр хүрэлцээр байдаг юм бол харьцангуйс гайгүйх төгжирэхгүй шүү дээ. Хотод бол ялцчгүй маш өндөр төгжрээ баяр наадмын үед бол хин нэгэн нас барах магадлал улам л нэмэгдэх нь шүү дээ. Тэр үед бид нар хажууд байгаа хүн л хин нэгэндээ тэр 103 эмчин байх хэрэгтэй юм байна шүү дээ. Ер нь бол хин ч байсан энэ үйлдэлүүдийг хийж чадна л гэсэн үг. Бүх хүн зөвхөн эмч гэсэн хүн болгон тэрийг хийх биш. Иргэд бүр найзууд бүр хайртай аав хүн ээж хүн бүгд хийх ёстой гэсэн үг. Энийг чаддаг л байх ёстой гэсэн үг. Тэгэхээр хоёулаасаа яг зүрхтэй холбоотой ярихад бол яг зүрхний тусламж хэрсэн үзүүлж байгаагаас хамаараа зүрх угаасаа тэр яг памп шахах гол үүргийг хүсдэгээд яг хүчил төрөгчийг бол тархи руу авчиад байна шүү дээ. Тэр тусламжийг яг хангалттай хүргэж өгч чадахгүй гослоо тархи өгч гэнэ шүү дээ. Тархи өгсөн ч гэсэн зүрх ажиллах тохиолдол байгаад байгаа шүү дээ. Тэр тохиол яг ховор. Гэхдээ одоо техник технологи хөгжөөд Шангрила гэдэг нэг аппарат байна. Мөн дээрээс нь ED аппаратууд тухайн аппарат нь яадаг вэ? Шангрила гэдэг аппарат нь өөрөө хүнийг хол тээвэрлэх хугацаанд ухаангүй хүнийг шүү. Хиймлэр амьсгалыг зохицуулж чаддаг. За, уушгинд амьсгалыг орууллаа. За, уушиг яг дүүрлээ. Буцаагаад гаргалаа, соруулаад баг аавна. Тэгээ буцаагаад дүүрэглээ. Тэр хүний хиймлэр амьсгалуулаад хүчил төрөгчийг байлгасаар л байна. Мөн дээрээс нь CPR хийдэг тоног төхөөрөмжүүд ч байна. Ер нь бол тэр CPR хүчил төрөгчийг хангамж байхад тархи зүрх хоёрыг зогсоохгүйгээр хичнээн ч удаан ер нь яваад байх боломжтой л гэсэн үг. Таны сая хэлээд байгаа энэ аппаратууд Монголд байна уу? Энэ Шангрила аппаратууд бол нийслэлийн түргэн тусламжийн төвийн машинууд ер нь дийлэгт нь байгаа шүү. Хол тээвэрлэх тохиолдолд энэ зүйлүүдийг ашиглах юм байна. Тийм хол тээвэрлэх тохиолдлууд гэсэн. Энэ гэхдээ хөдөө орон нутгийнх нь байвал илүү ашигтай. Ер нь хөдөө орон нутгийн машинууд байгаа. Одоо хөдөө орон нутгаас 2 дугаар эмнэлэг, 3 дугаар эмнэлгүүд рүү айгүй хүн тээвэрлэгдэж ирдэг. Тэгээ ингээ харж явах тэд нар бүгд яг аппаратууд нь бэлэн байж идэг. Тэгээ яг тухайн орон нутгийнхаа ч юм уу нөхцөл байдал шалгалаа заримд нь байдаг байхгүйгээс яг 100% хэлж мэдэхгүй. Заримд нь бол байдаг харагддаг. Байвал үгэн зүгээр л юм байна тий. Нэг хүний амь насыг чсэн авраад мэдээж гол үйлчлэхэд тусламж нь хотод төвлөрөөд нь шүү дээ. За хин нэгэн цус алдлаа.
магадгүй хүн санаатаагаар цус алдахгүй шүү дээ. Зодтолцсон байдаг юм уу, осолд орсон ч гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар цус алдна гэдэг чинь өөрөө мэдээж тухайн хүний амь насыг бол маш их эрсдэлд оруулж байгаа маш том эрсдэл хүчин зүйл байна шүү дээ. Тэгвэл хоёул ихний ээлжинд хүнд хэдэн литр цус байдгаас эхлээл яриа те. Эндээс хэдэн одоо литрийг алдах юм бол хүн аюултай байдалд орох юм бэ. Тэгвэл энэ аюултай байдалд орохыг хүн мэдчих юм бол яаралтай цус тогтоох хэрэгтэй байна гэдэг аргыг хүн өөрөө эхний ээлжинд анхны тусламжаар бол одоо хин нэгэнд хийх боломжийг бүрдүүлэх байх. Манайхан заавал нэг эрсдэл аюултай зүйлийг хэлж өгчиж тэгвэл би ингэс том байна гэдгийг ойлгож авдаг гэж би бол ойлгоод дээ. За цус алдалтын хувьд за хүнд бол хүний биеийн 7-8% цус эзэлж идэг. За тэгмүүдээр 7-8 жишээлбэл яг 100 кг хүнтэй байх юм хүн байх юм бол за нэг 7 литр ч юм уу цустай байх гэдэг шүү дээ. За тэгмүүд ер нь 100 кг хүн арай зөвхөн шүү дээ. За нэг 50-60 кг том бол тэрнээс баг цустай баг 4 литр цустай байх гэдэг шүү дээ. За тэгмүүд тухайн цусны хувьас шалтгаалдаг. За нэг жижигхэн биетэй хүнээс 500 мл цус алдаад яавал гэж хинж бодож болохгүй гэсэн үг байна. Цусныхаа эргэн тойрныхаараа за энэ хүн их цус алдсан байна гэж харж байгаа ч гэсэн хувьяасаа. За жишээлбэл цус алдалтын 4 зэрэг байдаг. За эхнийх нь ингээд 15% хүртэл тухайн биеинд байгаа цусны нийт цусны 15% хүртэл гэж явдаг. За тэр хүртэл нь алдахад бол тухайн яах ч вэ? За даралт нь их унаад байхгүй нэ, амь үзүүлэлтүүд нь хэвэн байгаад ах нь, пульс хүртэл 100-аас доош байгаад ах нь. Тэнгүүд за 2 дугаар зэрэглэл гэж байна. За 2 дугаар зэрэг нь яадаг вөхөр даралт баг зэрэгээр унаад байх нь 25-аас 25% хүртэлх хөв. За даралт баг зэрэг унаад эхлэх нь байна. Пульс 100-аас дээш гараад эхлэх нь байна. За тэнгүүд тухайн хүний толгой эргэх, дотор муугаар ч юм уу, хуухай цайх тийм шинж тэмдгүүд илэрж эхэлнэ. За 3 дугаар зэрэг гэх юм бол бүр 40-оос дээш 40 хүртэлх хувийн цус алдалтууд байна. За тэнгүүд тэрэн дээр яг үгээр даралт бүр мэдгэдэггүй хэмжээгээр нүдэн дээр л унаад идэг. Би яг даралтын аппарат ч юм уу эсвэл монитор холбогдсон байж байгаа. За тухайн хүний даралт 110, 80-тай байж байгаа. Яг нүдэн дээр ингээд 2-3 заалтаар унаад идэг гэсэн үг. За зүрхний цохилт бол бүр 140 даваад явах нь байна. За 4-р зэрэг дээр бол тухайн баг ухаангүй байж идэг. За 4-р зэрэг нь бол 40-оос дээш үе цус алдалт байгаа дээ. Тэнгүүд тухайн огт ухаангүй байж ивэл даралт пульс амь үзүүлэлтэнд хэмжигдэхгүй байх нь байна. Захын судаснд лугшилт мэддэхгүй байх нь байна. За цусны хэмжээнүүд бол ийм байна. За цус алдсан үед хамгийн түрүүнд яах вэ гэж. За энэ үед бол цусыг хамгийн түрүүнд тогтоох арга хэмжээг л авна. Хэр их юунаас бол шалтгаалж цус алдаад байгаа. Жишээлбэл хөвлийн дотроос заримдаа цус алдж идэг тохиолдлууд байдаг. За мотоциклтэй ч юм уу дугуйтай явж байгаад машинтай мөргөлдсөн чинь урд өрүүлээ очиж зөгчдөг. Гаднаа ямар ч юм мэддэхгүй гэжсэн аа хөвлийн ингээл цардаагаал эхэлнэ. Тэгэл нөө даралт маралт нунаал пульс нөхсөөл эхэлнэ. За тэгвэл энэ хүнийг хөвлийн дотроо цус алдж байна хийсэж иглээд хамгийн түрүүнд цус тогтоох хэмжлэгээ хийж эхлэх нь байна. Манайхаас бол. За годомжинд явж байгаа хүмүүс бол ер нь ихэнх нь ингээ за энэ хүн хөвлөдөд цус алдж байгаа гэж бол мэддэггүй л байна. За ил цус алдж ивэл тухайн цус алдалтыг тогтоох юугаар ч хамаагүй боох. За өмднийх нь тэлийг тайлаа боох эсвэл өөрийнхөө өмдний тэлийг ингээд тайлаад цус алдж байгаа мөчөд байвал мөчөд нь яг дээгүүр нь зүгээр хүчтэй ингээд чанга боочих айлтгүй. За тухайн ихтэй тэрэг боогохдоо чанга зангидаж болохгүй байх нь байна. Дараа нь тэр хүн одоо айл нэг мөчөө тайруулах хүртэл том арга хэмжээ авагддаг. Тэгэхээр зангидаад боочхоор эмч очихоор яадаг хөр юм хатуу юмар зангидаа бооцсон тохиолдол байдаг. Нөгөөт нь ингээд тайлдахгүй сурмараар бооцсон. Тэгээд хайж гаргаж хайжлах гэр хайж нь орохгүй даахгүй тийм тохиолдол гарч ирсэн надад бол. Амар чанга бооцсон. Тий амар чанга бооцсон. Тэр чинь 15 минут тутам доошогоо цус алдаад чамаагүй жоохон цус өгж явах хэрэгтэй байхгүй босод хэрэгтнүүдтэй. Яг тэгэнгүүт тэрэнд нь хориг тавьчихж байгаа л гэсэн үг. За нөгөө 10 за тэр болтын яаж хийж байгаа тайлнаа. За тэгэнгүүт юунаас цус алдаж байгаа гэсэн мэднэ гэсэн. Ихэнх ер нь ингээд цус алдалтуудыг хараад ахаар мөчтийн цус алдалтууд байдаг. Хизээч нэг тийм юунаас төв артериас идэр цус алдаад байгаа тохиол ер нь ховор шүү. Тэгээд цус алдлыг тогтоохдоо хамгийн түрүүнд за тэгж боох нь. За баг хэмжээгээр цус алдчихвэл. За зүгээр нэг цус урсаад нэг гардаг шин. За тэгээ гарч явах юм бол яах вэ гэхээр хүчтэй ингээд чангал боочих нь. Гэтэ тэр нь бүр нөгөө нэг тэлээгэр бодогч хэ биш. Зүгээр нэг жоохон даралттай болтол хийх нь байна. Гараар ингээд барьсан юм шиг. За зүгээр ингээд за энэ ч нэ би ингээд юмар гатгачлаа. Тэгсэн чинь ингээд цус нь гарахгүй тогтоод. Зүгээр энэ дэр ингээд хургуураад арчих. Тийм үзүүрт ингээд хургуураад арчих. Тэр цус гарахгүй.
Өөрөглөхгүй энэ урд ч юм уу дахиад яатсан юм бол энэ ч ингээд нэг юм зүйл юм гавчуулаад ингээ хүчтэй барьж шít. Тэгэхэд л цус гарахгүй. Тэгэд цус гарч байгаа талын цус гарч байгаа хэсгээ аль болох өндөр дүүргэн хөлгөжсөн цус алдчихвэл дээшлүүлэх нь байна. Дээшээ сойх нь байна. Гарч нь алдчихвал энэ ч алдчихвал ингээл өргөчүүлдэг бараг цус ирэхгүй. Тиймэрхүү байдлаар арга хэмжээнд таамна. За тэгээд би яг сайн зүйлийг ярьж хат хамраас цус гарах үеийн тусламжийг асуумаар санагдлаа. Манайхан ингэдэг хамраас цус гарахаар ингээд дээшг ингээд идэг ингээд тэнгууд нөгөөдөг чинь яг ингээд улаан хоолоогоор дамжаал хотод руу ороод идэг. Энэ нэгдүгээр зөв юм уу? Эсвэл бас яг ингээд тонгоожгоод урагшаага ингээд юм чихээс хийж байгаа ч юм уу эсвэл урагшаага ингээд хамраа ингээд чимхэд тонгоох ч гэдэг нэг юм хоёр зөвлөгөө өгдөг. Тэр нь аль нь зөв юм бэ? Урагшаага тонгоох нь мэдээж хэрэг зөв. Хүмүүс бол нөө нэг цус ингэчүүл тогтчих юм шиг санагдал бүгд л дэше шаарддаг. Тэгээ ходоод руу нөө цус хэрвээ тэр цусыг тогтоохгүй бол гараал хэдэж зогсохгүй байхгүй. Бүлэн үсч амжихгүй гараал идэг. За тэгэнгүүт нөгөө цусаа ингэсээр хагаад ходоод руу оруулчаад бөөлждөг. Бөөлжиж эхлэхээрээс улаан олоогоор цус гараад эхэлдэг. Би цусаар бөөлжөөд байна гэдэг нөгөө нэг оншин тогтоогдохгүй. Илэг мэлэгний өвчин байгаа юу гэх тэгэнгүүт байхгүйгээд тэг яагаад цусаар бөөлжөөд байгаа нь тогтоогдохгүй. Яасагч цагийн өмнө хамраас нь цус гарч байгаа нөгөөдгөө бахан залхицсан хүн байгаа байхгүй. Тиймэрхүү тохиолдол их байдаг. За манай дээр шууд очиод бол хамрын чихээс идэв. За тэгээ тухайд яаж энэ хамрын цусыг тогтоох вэ? Гэхдээ хамрын цус алдалт даралт ихсэлтэй ч юм уу эсвэл ямар нэгэн халуун орчин төсөнтэй холбоотой байдаг шүү дээ. За тэр нөхцөл байдлаа бойл гэж хэлэх нь байна. Тухайн орчноосоо гар эсвэл агаар амьсгал ч юм уу тиймэрхүү байдлаар хэлдэг. За тэгээд тухайд хэрвээ үнэхээр цусан тогтохгүй том судас ч юм уу капилляр судаснуудаас том нь хагарч гэж бод. Тэгэх юм бол эмнэлэг рүү очиж юм түлэх жижигхэн дуурай хийж байгаа түлдэг юм билээ. Тэгж цусыг тогтоох арга бас байна. Тэр бол гэрийн нөхцөлд бол чихээс хийж тогтохгүй юм ба шүү дээ. Тийм гэрийн нөхцөл чихээс хийж тогтохгүй бол алдалтууд байдаг. Тэгэхээр та бүхэн чихээс хийгээд цус одоо алдахад зогсож байгааг нь ер нь хүлээх үү эсвэл тэр хүн араас нь ахаад цус гараад байна гэж хэлээд ахиж одоо авч явах юм бол цус гаралтынхаа хэмжээнээс шалтгаалдаг. Тухайн хамрнаас яг ингээд ямар нэгэн чихээс хийсэн махад нь бол шууд ороод чихээсээ наваад яг хэр хэмжээтэй алдаад байгааг ихлээд би мэддэг. Хэрвээ их хэмжээтэй шууд ингээд урсаал гараадах юм бол эмнэлэг рүү заавалчгүй тээвэрлээд авд явдаг. Тэр хүн хамрын цус гарах нэг тийм сүртэй асуудал биш юм шиг санагдаж байгаа ч гэсэн тэр тогтохгүй алдаалах юм бол ходоодыг дүүртэл цус ороход ходоод 1.5 литрийн багтаамжтай. Тэнгүүд 1.5 литр цус алдах юм бол тэр хүн 2 дугаар зэргийн цус алдaltaй болох гэдэг шүү дээ. Тийм болохоор тэр хүнийг заавалчгүй тээвэрлэдэг гэсэн. Харин ингээд гаргахад зүгээр баг зэргээр шүүрхтүүдийг гарч явах юм бол хэрхэн тогтоох аргыг зааж өгöd явдаг гэсэн. Түрүүн ухаан алдалтай холбоотой нэг зүйлийг асуумаар байна л да. Одоо сошиал дээр ч тэр бидний хүүхэд байхад ч тэр ингээд ханаж чахажгаад ингээд ухаан алдуулаад нөгөөдг нь уунж босч ирэл нэг би нэрээ тоглоолоод өгсөн шүү дээ. Энэ юу нэг яг тухайн ингэж байгаад бүр цаашаага насвар тохиолдол хүртэл гарах болоо. Ер нь энэ бас тоглоом шоглоом болох уу? Энэ талаараас олон хүүхд залуучууд үзчихвэл энэ талыг бас танаас асуумаар санагдаад байна л да. Тэр бол хизээч боломжгүй асуудал. Одоо нэг тэгж болохгүй байхгүй юу? Тэр хориотой. Ягаад тэгэхээр тэр арга чинь за дандаа босоогоор нь ханж чаддаг тийм үү. Зүрхэн дээр маш хүчтэй дарддаг. 3 4 үлээ нээлж аваад дараад идэв. Тэр зүрхийг ер нь бол ингээд ачааллын зүрхийг ингээд том ингээд дийлчих хэвээр ингээд жижигрүүлчихэр ингээд хурдан дийлсэн шүү дээ мэдээж хэрэг. Тэгээд тэнгуүтэд яг тэр чигээрээ цусан хангамж тархи руу очиж чадхаа болж эхэлнэ. Цусан хангамжийн дутагдлалд ороод ирэхээр тэр ухаан алдхаас түрүүлээ зүгээр ингээд нүд бүрэлцэж эхэлж байгаа байхгүй хамгийн ихний шинж тэмдэг. Тэнгүүд нүд бүрэлзэл толгой нэргэмүү тэр хүүхд ундаг. За бүр яг унсан ч гэсэн ингээд дараад явах юм бол тэр хүн бүр үхэгч аюултай гэсэн үг. Тийм болохоор тийм юмыг хизээч туршиж үзэж болохгүй. Тэр бол аюултай. Тухайн хүүхэд нь өөрөө тус багталтай байдаг юм уу? Ямар нэгэн зүйл нь эрсдэл хүчин зүйлэнд таарад босч ирэхгүй байхыг үгүйсэхгүй шүү дээ, тий. Тэгэхээр энэ зүйлийг битээ турш үзээрэй. Одоо хүн амьдруулах гэдэг хахад тэнд тоглоом шоглоомор би нэг ухаан алдуулаад байна гэдэг бол бас сонирхол асуудал байна, тий. За хурууд болохын талаар асуумаар л. Хурууд болоод заалан тоглол яг ингээл бөмбөг хурж ирэл онцгоор амар өвдөл. Тэгэл нэг нь нөгөө гарын барьж байгаа л сэгсэрдэг, тий. Халуун дээр нь сэгсэрхэн зүг гал. Гэтэл энэ юу нэ яг ямар арга хэмжээ авах хэрэгтэй бэ? За яг миний хар шүү. За энэ болохоор яг юу биш байхгүй юу? Офишиал биш. Яг тэр хуруу тулаад ингээд манайх ингээд гаргацдаг. Тэр олон улсад бүр ингээд гайхдаг асуудал байхгүй юу? Тэгээд гарах нь минийхэр бол юм заримдаа зөв санагдаад байгаа юм. Тэгэхдээ тэр айгүй өндөр эрсдэлтэй байхгүй юу? Олон улсад тэрийг тэгэл гаргацдаг бол олон улсаараа л хийн штэ. Тэнгүүт ягаад хийхгүй нэ гэвэл
тэгж татснараа мэдрэлийн судас ч юм уу эсвэл тэр дотроо байгаа өөр бус капилляр судаснуудыг хагалцдаг. За тэгээд тэрнээс гадна дахиад мэдрэлийн судас тасарчих юм бол нөхөн сэргийгдэх гэж яригадаад эхэлнэ. Тийм болохоор маш өндөр эрсдэлтэй. Тийм болохоор огт хийхгүй байсан дэр. Энэ дээр хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ гэвэл RISE гэдэг нэг арга хэмжээний томьёолол байдаг. За R нь rest буюу амралт. I нь ice гэдэг хүүтэнжинд тавих нь байна. Compress буюу даралттай болт хийх нь. Чи хавдгаас нь сэргийлээд. Хавдаад эхлэх юм бол урагшаага ингээд хаван гүүхээр урагшаа цусан хэмж очихоо болоод ирдэг. Тийм болохоор болт хийчихэр тэгж хавдахгүй. За тэгээд сойх elevation буюу сойх арга байна. Яг энэ дөрвөн аргыг хийгээд тэр хуруу зүгээр болно. Тэр хуруу тулцсан чигээрээ үрд байхгүй. Тэр нэг 2 хоног өвдөөд ч юм уу зүгээр бол насаараа ингээд нэг хуруу нь юм мэдрэхгүй ч юм уу нуглахгүй явж ирснээс 2 хоног гараа сойгоо явцсан баг ууган дээр ирэхгүй. Угаартах талаараас асууя. Одоо сэрүү орж ийн шахмал түлжгээл хүмүүс айгуу дургуйцлог хүргээд байгаа зүйлийг түлээлэн. Таны яг одоо хариуцж байгаа хэсэгт бас гэр хороол байдаг гэсэн. Тэгээ гэр хорооллын хэсгүүд дээр мэдээж түлж байгаа. Тэгэхээр энэ хэсэгтээ одоо маш их сая 9 сар илүү 9 сарын үеэр шүү дээ. Маш олон хүн угаартснаас орлоо гэдэг мэдээлэл явж исэн. Би тэр мэдээллийг ч гэсэн өөрийнхөө сошиал дээр тавьсан. Тэгээд хүмүүс юу н яагаад угаартаад нас бараад байгаа юм болоо гэдэг зүйл бас тухайн хүмүүс өөрийн буруу юм шиг мэдээлэл явж ийлээ. Угаартж байгаагаа юу н тухайн хүн өөр мэдэх боломж байна уу? Угаартж байгаа нөхцөлд юу н ямар арга хэмжээг авах юм бэ? Тухайн хүмүүс яг унтж байгаа нөхцөлдөө ихэнх тохиолдолд угаартж байгааг мэдэхгүй. За тэр мэддгүйгс нь уг нь манай Монгол улс урьдчилан сэргийлээд нэг юм угаарын тохиолдол гэдэг нэг юм тавьсан. Тэр угаарыг мэдрээ дуурдаг. Тэр маш олон хүний уг нь 8 насыг бас аварсан гэдэг байхгүй. Хүмүүс тэрийг хийзээ шалгадаг. Тэр юм ногоон гэрэл нэнвч байж идэм байлээ. Тэр ногоон гэрэл нэнвч болчвол батарей дуусчих гэдгийг мэдэх хэрэгтэй байхгүй. Тэнгүүт өвөө батарей дуусаагүй мэдэхгүй тэр нь ажиллаж байгаа ажиллахгүй ч зарим нь бүр ингээ авдрандаа хийсэн байдаг ч юм уу. Авдранд марг угаар орохгүй шүү дээ. Тэр чинь баахан дээл байгаа шүү дээ. Тийм болохоор тэр угаар мэдрэгч чинь нэгдүгээр тавих шаардлагатай. Тэр үнэхээр чанга дуурдаг юм бэл. Би нэг дуургаж үзсэн. Үнэхээр чанга дуурдаг хүмүүсийг яг нойрноос нь сэргийж чадна. Сэрхийн аргагүй дуурах юм шүү. Тийм сэрхийн аргагүй чарлаад идэг юм бэл. Тэгээд чимээгүй болдоггүй. Чимээгүй болохтай айгуу удна. Тийм болохоор ер нь хажуу айлд нь бараг сонсогдох хэмжээний л орилохоор юм бэл. За тэр тийм байна. Яг угаартцсан байгаа хүн өөрөө тийм тохиол байхгүй л гэж бодоход хүн өөрийгөө унтж байгаа үед мэддэг. Хүн тэр механикаар ямар нэгэн байдлаар гэмтэл авсан юм байхгүй. Тэр чинь ийм цусан дах шингэний хэмжээг чинь хордуулаад байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр хүн багаар хордоолго. Огт ингээд хүн намайг зогчлоо гэвэл босоод ирнэ шүү дээ. Тэгэнгүүт тийм байхгүй. Огцом юм байхгүй. Цочмог байхгүй. За тэгэнгүүт тэр хүн Т2-ийн хордлогонд орж эхэлнэ. За нүүрсчл яадаг вөхөр цуснд байгаа хүчил төрөгчийн хэмжээ зөөвөрлөлтийг удаашруулж эхэлдэг. Тэнгүүт эргэтний системүүд дутагдаж эхэлнэ. Мөн яг адилхан нөгөө нэг хамгийн түрүүнд л тархинаас эхэлж дутагдах нь шүү дээ. Тэнгүүт тархи ажиллахгүй болоод ирэх юм бол буцаад нөгөө эргэтний системүүд нь доголдож эхлэх тэр хүн зүрх зогсоох амь эрсдэх асуудал яригддаг. Тухайн хүмүүс яг хордлогын төвшнгөөрөө заримдаа янз бүр. За хордлогын яг адилхан нөгөө цусалталтай адилхан дөрвөн зэрэг байдаг. 60-аас дээш бол бараг л их нь ухаангүй эсвэл нас урцсан ч юм уу тохиолдол байдаг. 60%-аас дээш хордлоготой шүү. За тэнгуут нөгөө хэд нь яах вэ гэхээр зөөврүүдээ хилээд өглөөд нэг сэрцэн тий өглөө ядаж нөгөө гал нь унтарсан. Тэгээ нэг гэрийнхэн симхийгээр жоохон хүчил төрөгч ороод ирсэн. Тийм болохоор тэр хүмүүс амьсгалж байгаа. Амьд өглөө байж идэг. Босоод ирэнгүүтэл бөөлжүүл сэрэнгүүтээ бөөлжүүл толгой нэргээл нүд нь харангуулаад байна гэл. Тэгэл ингээл юм ярихдаа бүр ээдэрж мэдрээд. Тэмхүү тохиолдол байдаг. За тэрнэр хамгийн түрүүнд авах хэрэгтэй арга хэмжээ бол хүчил төрөгч үг байдаг. Тэгээд манайхт зүгээр эмч нарын дундаас нэг гарсан бас яриа байдаг. Яг судасны хааныг жоон хатууруулаад судасаар нэг витамин С явуулчихдаг. Тэгснээр судасны хааныг бихчээд нөгөө нэг хүчил төрөгч удаашраад байгааг нь жоон хурцсах нь шүү дээ. Тиймэрхүү байдлаар арга хэмжээг аваа заавалчгүй эмнэлэгт хэвшилдэг. За хүүхдүүд ихэнхдээ угаартахтай айгу хурдан байгаад идэг. Том хүнээсээ илүү. Хүүхдүүд бол нөгөө нэг нойрон дундаас сэрдэг. Заримдаа нөгөө хөвшин хүмүүс өдр бол ингээд юу бүндэртэй ч юм уу эсвэл нөгөө жоохон толгой нь өвдөд тахлаа сэрээд босоод ирдэг байхгүй. Тэнгүү зарим хүмүүс хүүхдүүд мөн залуу хүмүүс ер нь нэг тийм сэрээд байх тохиолдол харддаг. Тэр өглөө сэрэл мэдчихэж би явах угарцсан юм байна. Одоо яг тэр тохиоллын зүйл бол айл болгонд байгаа юм байна. Тэрийг маш сайн ажилуулж байх хэрэгтэй юм шүү дээ. Тэрийг ажилуулах нь тэгээд тэр нөгөө нэг яндан фишингийнхаа бүрэн бүтэн байдлыг мөн дээрээс нь нэр гэрийнхээ агарч болтыг бүр байнга хийх хэрэгтэй, сэлгэж явах хэрэгтэй. За тэр айл
тэр 100х нь яндан нь ингээд ямар нэгэн байдлаар цоороогүй байсан ч гэсэн тэр айл огт хаалга нээдэг. За нэг хоёр хөвшүү хүн байж байгаа тэр хоёр ямар ч гарах ажилгүй 2 хоног 3 хоног гэртээ ингээл галаад түлээл байгаа дээ л. Тэг бүр 0-ын дотроо Монгол гэрүүч байгаа. Тим гэртээ бай гэж бодъё. Ерөөсөө хаалга нэхгүй цонхооч нэгээгүй тэгээ байгаад исэн. Тэгсэн мөртлөө уг харцсан тохиолдол байдаг. Угаарын шинж тэмдэг илрээд эхэлдэг. За тиймгүүд хаалга үүдэнэ харж бол та хий гэсэн зөвлөгөө өгдөг. Тийм юмнууд байна. Таны эрүүл бас амар өглөөний үнд халдар арван гурил, майлангийн гурил, чаавар, бурам, цангис, хушны самар зэрэг, эслэг, уураг, сайн өөх тус, нүрс ус ахуулсан өглөө тэргэлэхэд хамгийн тохиромжтой эрүүл тэнцвэртэй хүнснүүдийн нэгдэл юм. Таны цагийг хэмнэхээс гадна өглөөг эрүүл эхлүүлэхэд тань туслах болно. Амар өглөөний үнд. Манас энта имэн сангуудаар худалдаалагдаж эхэллээ. Өглөөг эрүүл бас амар эхлүүлээрэй. Эрүүл мэндийг дэмжих ажлагч Баябор Монголиа хамтран ажиллаж байна. За энэ бол сахаргүй амттан байж байгаа. Дотроо бол 3 төрөл байж байгаа. За эхний төрөл бол лютинтэй төрөл байж байгаа. Энэ бол нүд захтнах, ядрах, за нүд хуурайшихын зөврүүдийг бол багасгахаас гадна за мөн нүдний хараг сайжруулах, нүдний эрүүл мэндэд бол их ач тустай зүйл бол энд агуулгдсан байж байна. За хоёрт нь бол витамин С-тэй төрөл байж байна. За витамин С бол угаасаа дархлаа тогтолцоонд оролцож идэг, дархлааг дэмжиж өгдөг. За мөн одоо арьсны уян хатан чанар, арьсны эрүүл мэндэд үлэх ач тустай. За мөн өндөр антиоксидант чанар нь бол эсийг хамгаалахын зүйлд бол оролцож идэг. За 3 дахь төрөл бол төмөртэй төрөл байж байгаа. Төмөр бол өөрөө улаан эсийн нөхөн төржилт улаан эсийн үүсгэрт бол ихээр оролцож идэг. За төмөр дутагдлын цус багталтай холбоотой шинж тэмдгүүдийг бууруулж идэг. За тархины цусан хангамжийг сайжруулах гэх мэтчлэн олон сайн нөлөө өгч идэг. За харин витамин С төрлийн хувьд бол антиоксидант чанартай учраас за эсийг бол маш сайн хамгаалж идэг. За мөн дархлаан тогтолцоонд их сайн оруулж дархлааг дэмжиж идэг. За өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж идэг. За мөн арьсны гоо сайхны хувьд бол бас их ач тустай байж идэг. За бид нар дэлгүүрт ороод хүүхдэд маш их сахартай амттай авч өгдөг бол за оронд нь бас нэг сонголтонтой бол энэ Баябор Монголиаг оруулж ирж байгаа сахаргүй 3 төрлийн амттан бас сонголтондоо оруулж өгөх зүгээр санагдчих байна. Тэгээ та бүхэн бас сонирхоод амтлаад үзээрэй. Төгсөлт нэг бас анхаарах нэг асуултыг асуужмаар байна. Хүүхэд ямар нэгэн байдлаар ялангуяа бага насны хүүхдүүд чинь бензинийг ч юм уу тийм ундаа тандуур дуучдаг, уг сусыг ч юм уу хөргснөөс онгоолгоод нэг юм байна гэж уучдаг. Ер нь элдвийн ямар нэгэн амтлагч энэ аюултай зүйлүүдийг уух тохиол их гардаг бах. Энэ тохиолдолд ер нь яаралтай ямар арга хэмжээг авах ёстой вэ? Хүүхэд бензин уучлаа, эсвэл ямар нэгэн байдлаар хүчлэлэг юм уучлаа хоёр шал өөр өгдөг. За нэг бензин уучих юм бол тэр бензин угаасаа ямар нь ялуун бэлээ, ямар амар үнэртэй бэлээ. Ер нь хүүхэд аль болох өөрөө ч бүүлж гаргацдаг. Тэгээд бүүлжүүлэхэд ч амархан байдаг. За бензинийг бол хүүхэд бүүлжүүлэх гаргачих болж байна. Эсвэл мөн дээрээс нь мэдээж хэрэг түргэн тусламжаа дуудах нь байна. Ходоодыг бүрэн угаадаг. Ходоод руу гуурс хийж хаад. За тэгэнгүүт хүчлэлэг юм уучих хэцүү байдаг. За угс ус, алюминий цуу өдр нэлийн хүчлэлэгтэй ордог. Тэнгүүт тэрийг бөөлжүүлж болдог. Тэд нар нэг тийм бөөлжхөр хэмжээний цочоо өгдөггүй. За тэнгүүтээ бөөлчихгүй. За ээж нь ч юм уу амруу гараа игээ бөөлжүүлнэ гэж бодоод бөөлжүүлж болохгүй. Яагаад тэгэхээр тэр хүүхдийг бөөлжүүлэхдээ хүчээр бөөлжүүлэх гэж оролдоод амьсгалын зам руу нөгөө хоол боловсруулах зам буюу ходоод нь байсан тэр хүчлийг амьсгалын зам руу оруулаад уушгинд асуудал үүсэх юм бол бүр аюул. Тэрнээр нь ходоод баг зэрэг улаагаад газ эмнэлэг рүү өргөдөөд хүчил сармагчаад байжсэн дэр. За яг хүчлэлтэй юм уучих юм бол хамгийн түрүүнд авах арга хэмжээ ойрхон бүлээн ус газ уулах. Бүлээн уснаас нь л уулах. Бөөлжүүлэх гэж оролдохоос илүү юм уулах. Тэр хүчлийн хэмжээ сармагчин, шүлтийн хэмжээ хүмүүс бас ингэдэг айгүй олон тохиолдол харж ирсэн. Хүчлэлэг юм уугаад араас нь нэг жоохон мэдлэгтэй ч юм уу байж байгаа нэг юм шүлт гэдэг юм өгчдөг. Шүлт нь юу байх вэ гэхээр соод давс маус байх юм байлээ. Тэрийг ингээд айгүй их порцоор өгчдөг. Тэр яадаг гэхээр бүр аюултай. Тухайн хүчлэлэг юмтай ороод эсэлтээд бүр хүчлэлтэй болчдөг. Тийм болохоор янз бүрийн тийм шүлтлэг юм өгөхгүй зүгээр усал болох. Усал хамгийн сайн харамжуулна гэдэг. Түүнээс тусдаа яг шүлтлэг тийм зүйлийг бол өгөхгүй соод мод найруулга уулгах ч юм уу тий. Тийм өгөөд хэрэггүй гэсэн. За тэгээд зарим энэ дээр мөн нэмээд хэлэхэд хүүхдүүдийн тогонд цохиулах асуудал байдаг. Хүүхд нь ингээд за гэртээ байж нэг ялзаадгийн ч юм уу урцагчин түрээ тогонд цохиулждаг. Тэнгүүт тэр дээр
За яавал гэж одоо зүгээр зүгээргээд орхичдаг. Хэрвээ тогон цохолсон гэсэн дуудлага яриад би тэр хүүхд дээр очих юм бол би тэр хүүхдийг заавалчгүй өөрийнхөө хяналтанд дэмлэгт хүргэж өгдөг. Яагаад тэгэхээр тэр хүүхд тогонд цохиулчаад огт мэддэхгүй явж байгаад тэр захилгаан гүйтэл би дотор нь байгаад идэх юм байна л да. Тэгээд гинт нэг өдөр зүрхийг зогсгож хаюултай байдаг. Тийм болохоор нэг 4-7 хоногийн турш тухайн хүүхдийг эмнэлэгт хэвтүүлдэг. Одоо энэ хүчил уухтай ер нь хүүхдийн эндэгдэлтэй амар адилхан асуудал. Хүмүүс нөгөө ингээл тоохгүй орхичод идэг. Тэгээ тоохгүй орхисноос болоод аяг болон тийм эндэгдэл гарцсан хүүхд байт юм бэл. Одоо тогон цохиулах талаа тавьж жишээлбэл одоо 220 вольт гэрийн нөхцөлтэй байгаа шүү дээ. Энд ямар нэгэн байдлаар бид нар одоо захилгаан чинь биш хэрнээ ямар нэгэн байдлаар аав нар эргэтэй ч үчнийг ямар нэгэн хийж байгаа тогон цохиулдаг шүү дээ. Бидэд бол тэр аюул нь харьцан гайгүй байна те. Үгүй гайгүй биш. Бас л аюул те. Том хүнд ч ихсэн аюултай. Заавалчгүй эмнэлгийн байгууллагад ханднаа. Яг тийм бүр журам байдаг. За тэгэнгүүт азар бид нар 220 вольт хэрэгэлдэг шүү дээ. 220 382 өөр үйд юм байна л да. 220 вольт ингээд хүрхээр ингээд түлхдэг гинэ час гээд. Тийм 380 ингээд татчихдаг гинэ соронцлогдоод. Тэрүүг нь 380 220 ялгадаг юм байна. За тэгвэл 320-д ингээд үгүй 380-да ингээд наалтцсан байгаа хүн хурж болохгүй. Манайхан яг ингээд нэг жин мин гээд би яг нэг тохиолдолд харсан. Тэр яасан гэсэн чинь өндөр хүчтэлийн шон руу нэг залуу шээж байгаа цохиулсан. Тэгээд наалдаа байж байгаа байхгүй. Тэгсэн чинь хажуудлаас нэг нөхөр очиод жийс юм байна. Тэр ихтэй уг нь ухаантай залуу байсан боловч хурж болохгүй гэж жийс юм байна. Тэгээд жийсэн чинь нөгөө жилгүүлсэн залуу нь хэдий зүгүүрч гисэн нуруу нугасныг өвчтөв. Маш хүчтэй жийсэн. Тий, араас нь нуруу руу жийсэн байгаа. Эсрэг талаас нь гэж удаад. Тэгээд зүгээр нэг ингэ салгачих хэмжээний мөрлөө ингэ өвчлөл хажууд шиг ингэ унаа шүү дээ. Яг нугас руу ингэ жийх юм бол хүн аюу бэртэх аюултай. Энэ би сайхан нэг тийм тохиолдолд очижсэн. Гэхдээ тогийн салгасан юм байна. Тийм тогноос нь салгасан тэр хүн амьд мэд гэхдээ нуруу нугасны өвчтөй болцсон. Тэгээ тэр хоёр найзууд угаад байгаа байхгүй. Шээж байгаа чэсээр нь дамжууд тог очсон юм шүү дээ бид нь тий. Шээж ихта тэр нэг бариул ч юм уу тогноосоо түшээ зогссон юм байл л дээ. Тэгээд тэрнээсээ болоо. Сохтуу юм байна. Тэгээд одоо яаж ин зөвөр өнөгч миний нуруу өвдөд байна л хийдсэн. Тэгээд л ард нь бариад үтсэн чи харин нуруу нугарсан байсан. Бүр хугарсан. Тий, хугарсан байсан. Бүр амар зөрүү байхгүй мөртлөө ийм тодорхой хэмжээний мэдрэмж байсан. Тэгээд цаа нуруу нугарчтай гэдэг гимтэл рүү хамгийн дөрөвсөн дөө. Төгсгөлтөнд та ямар нэгэн байдлаар анхааруулах юм уу? Энэ кейсийг хүмүүс хэлээд өгч эсвэл энэ зүйлийг л ойлгоод авчаасаа гэдэг зүйлээ бол тэр яриаар хойлоо подкаст өндөрлөө. Нийслэлийн түргэн тусламжийн төв таныг дуудлага гэртээ өгөх үед чинь хажуудлын чинь байранд юм уу эсвэл орцсон чинь явж идэггүй болохоор бүх эрсдлээс өөрсдөж байгаа өөрсдийгөө урдчлан сэргийлээрээ. Тэгээд хайртай дотны хүмүүсээ бүгднийг хамгаалаарай. Оролдлого хийгээрэй. Ямар нэгэн байдлаар дуудлага чинь хүлээгдэж л очино. Хизээч дуудлага өгөөд уцаа тавих чинь хаалгыг чинь зөрөөл тогшихгүй шүү. Тийм болохоор бүгд сонир сэрэмжтэй байгаараа бүгдэнд нь тэгээд эрүүлийн хийх хүсмээр байна да. Зарим хүмүүс ингэж бодд юм байл шүү дээ. 103 эмч байрныхын доор явж явахаар газ дуудлага өгөөд энэ хүнийг дахиад үзүүлж байгаа. Наад шин бүр айгүй их. Заримдаа бид нар бүр манай зарим жолооч нар ч тэгдэг. Ийм олон хүн амтай хотхон руу орохдоо маяга унтраахад орох тохиолдол маш их байдаг. Яагаад тэгэхээр тухайн хотхон нэг л дуудлага байсан бохоггүй ууг нь өөр байхгүй гэд бүр мэдчихэж байгаа. Тэнгүүт тухайн хотхон руугаа орчоод гараад ирсэн чинь наа байранд ч нэг дуудлага гээл үзнэ. Нөгөөдгөө ороод үзээ буцаагаас дахиад нөгөө байрандаа дуудлага. Тэгээ нэг тийм сүртэй зөвгүр байхгүй хүмүүс зүгээр ингээд цонхоор хараад дуудаад идэг. Тийм хүмүүсийг болж ойлгохгүй л байгаа одоохондоо. Одоо нэг жижүүр эмчтэр дэгдэг штэ тий. Жоо эрсдэлтэй хүнээ асуугаад ороод даралтыг үзээд одоо амиа үзүүлэлтийг хянж хад хажуудлын хүмүүс нь бүгд би даралтаа үзүүлээгээд тэрэн шиг л яа тий. Дараагийн чухал үнэ үзэх цагаас нь бас аваад нь штэ. Төсгөл нь ганц юм хэлэхэд бид бүхэн өөрсдөө ажил хийгээд хөдөлмөрлөө цалин мөнгө авдаг шүү. Тэгэхэд бид нар та нарыг цалинжуулдаг байхад та нар ингээд хурдан үйлчлэх ёстой гэж дарамтлагдаг хүмүүс маш олон байдаг. Тэгээ тийм хүмүүс хэлэхэд бас үгүй шүү. Өөртөө маш их хөдөлмөрлж, нойргоо хонжиж, маш их одоо зүйлийг суралцж 103 эмч хийж байна те. Тэгэхээр энэ 103 эмч нарыг хайрлаж байгаараа зам тавьж өгж байгаа гэдгийг бас хэлээ та те. За мэдээж бид бүхний энэ эрүүл мэндийн зөвлөгөө танд хүрэхийн тулд тодорхой хэмжээний баг хамт олон цаана ажиллаж байгаа. За бид бүхнийг бас ерөнхий ивент итгэгч эрүүл мэндийг дэмжин ажилладаг одоо байгууллагын тусламжтайгаар энэ зүйлүүд танд хүрж байгаа шүү. За өнөөдөр ивент итгэгчийн бэлэг дээр бол за амар өглөөний одоо уламжлалт өглөөний хонд хамтарч ажиллаж байгаа. Тэгээд
Би бас яг өнөөдөр Тамирын эмчт бас өгөхдөө бас яг энэ зүйлүүдийг бодогдлоо л да. Таасаа цайнд орохын тулд ямар нэгэн зүйл идэж явахын тулд бол заримдаа та бүхэн юм идэж амжихгүй л дараагийн дуулуудад явж байгаа. Тэгвэл энэ амар өглөөний уламж дунд болох маш амархан. Би жишээлбэл өглөө нэг цай зүгөө гоохот бол амар цаг зав зарцуулахад бол жоохон хэцүү хүндрэлтэй байдаг. Тэгээ эмнэлэгдэр ч гэсэн маш завгүй байдаг учраас айгүй хэцүү байдаг. Тэгээ энэ нь болохоор дотроо цангис жимс болон за тэгээд дотроо арван гурал одоо бас мөн эзгийгээд маш олон хоёр төрөлтэй байгаа. Тэгээ энийг та жишээлбэл ингээд дотор нь ингээд маш олон эрүүл мэндийн бидний нэг эмчнэр өөрсдөө бүгдээр хэлж мэддэг одоо эслэгч гэдэг юм уу өглөөний унданд ялангуяа маш хэрэгцээтэй тэр нэгдлүүд орсон байгаа. Энийг хэрэглэхээр яах вэ гэвэл та 200 мл халуун усанд одоо нэг дотроо 5 6 шиг байгаа. Тэрийг болохоор та одоо онгоолгоод дотор нь хийгээд утгачихна. Тэгээд уухад маш их үеиг. Тэгээд нэг хэсэг өлсөх мэдрэмж бол байхгүй болчихж байгаа. Тэгээд та маш их завгүй байдаг бах. Баг дуудлаганд явж байхдаа өөртөө хажуужийн халуун ус савнд байгаа бол энийг найруулад жолоочтойгоо ч юм уу хэрглэж байгаараа. Тэгээд энэ амар өглөөний ундыг та хэрглээд үзээрэй. За баярлаа. Энэ тэгээд яг үндсэн утгаараа fresh fast food юм шүү те. Бидний хувьд бол за баярлаа. Эмчнэрийн хувьд бол яг наадах чинь би хэрглэж яхад манай эмчнэр хараач юм ямар гоё энэ хаан зард ингээд наа чинь CU-гийн бүх салбар дээр зарж байгаа. Та завтаа үедээ маш одоо ажилтаа байгаах тэр үедээ CU-гийн салбар байр болгоны л доороогоо тийшээ ороод бас аваад хэрэглээд үзээрэй. Нэг хэрэглэжүүл бол байнга хэрэглэмээр санагддсан байл. За тэгээ манай бас дараагийн ивент тэтгэгчгүүл Vitafit компани тайгын сувд гээд ус байж байгаа. Маш гоё амттай. Нэг нь одоо бөмбөлөгтэй нэг нь бөмбөлөггүй. Тэгээ бид хоёрын өнөөдрийн амны цангааг бас тайлж хамтарч ажиллалаа. Тэгээ бусад ивент тэтгэгчүүдэд ч гэсэн баярлалаа. Тэгээ өнөөдрийн дугаард ямар ч урилгыг хүлээж аваад цаг зав зарцуулсан Тамирын эмчтэй баярлалаа. Цаашдаа маш олон одоо танд карьер ажил хөдөлмөр байгаа. Тэгээд маш олон зөвлөгөөнүүдийг хүмүүст гоё хүргэдэг. Энэ зүйлүүдээ ч гэсэн хүмүүстээ цаашдаа гоё тууштай хүргээрээ. Тэр бол маш гоё санагдсан. Тэгээ залуу хүмүүс ч гэсэн 103 эмч болвол ямар гоё юм бэ гэдэг тэр зүйлийг бол танаас бас харж байгаа бах. Тэгээ танд ямарчсан маш их баярлалаа. За өөртөө ч гэсэн энэ подкастт урьж оролцуулсанд баярлалаа. Хэдий ингээд маш их туршлагагүй залуу эмч ч гэсэн ингээд би ер нь бол таныг оюутан байхдаа үздэг байсан байхад одоо би тантай хамт ингээд зэрэгцээ подкастт оролцож чад маш их баяртай. За ямар ч энэ мундаг эмч бас намайг үзэж дагдаг байсан гэдэгт миний хувьд бас маш их гоё санагдаж байна. За тэгээ мэдээж бид бүхний 31 дахь дугаар танд хүрлээ. Тэгээд гол нь бид бүхэн 103-ын эмчэд 103-ын тэрэгт ингээд зам тавьж өгөө гэдэг зүйлүүдийг маш сайн ойлгоод нийгмээрээ гоё одоо болж байхад бол маш их таатай байна. Тэгээд бүгдээрээ анхны тусламжийг гэр орондоо өгөх, за гадуур явж байхад хин нэгэн ухаан алдаж унах, за ямар нэгэн аюултай байдал үүсгэд та яах ёстой бэ гэдгийг өнөөдрийн подкастыг дуустал үтснээр нэг зүйлийг ч гэсэн та ойлгож авсан бах. За тэгээд мэдээж энэ хүртэл үзсэн хүмүүстээ баярлалаа. Подкастт үзсэн бол мэдээж эрцээ бүртгүүлээ лайк дараарай, доор нь комент хийрээ. Оролцож байгаа бүх эмчнэр маань орж комментуудаа уншдаг. Манай бүх зочид гэж уншдаг шүү. Би ч гэсэн орж одоо магтаал гэдэг юм уу. За надад нэг шүүмж ирээд байгаа. Одоо ингээд зочинтой ярьж хахад гэж айгүйх ярьж байна гэдэг. Тэгээ би тэр хүмүүст хэлгээд та бол нэлээд жоо стресстэй байгаа юм болов уу гэж би хэлэх гээд байна. Тэгээд хин нэгэнтэй ярьж хахад гэдэг энэ зүйлийг ярихгүй зүгээр толгойд өгөхөд тахаар нөгөө хүмүүс маань ялангуяа би тэр нөө чихвч зүүцийн орон зайд бол хин нэгний жоохон ярианы дэмжлэг бас нөгөө хүнд айгүй хэрэгтэй байдаг юм аа. Гэтэ би айлуулах гэдгийг багсгаж байгаа. Тэгээд бүгдээрээ subscribe дараарай. Дараагийн чухал подкастаар иргэн уулзлаа. Баяр таа.